Амар мэндүү. За өнөөдөр ингээд Монголоо ярьсан Монгол 56 дахь дугаараа эхлүүлж байна. Монгол аялал жуулчлалын үнц нь хөгжлийн хандлага сэдвээр ярихаар бид бүхэн өнөөдөр та бүхэнтэйгээ учран залгаж байна. Сайн байцгаана уу? Та бүхэн сайхан намарч байна уу? Америкийн нэгдсэн улсаас ирсэн жаргал мэдчилж байна. За та бидний урилгыг хүлээж авч ирсэн, хүрэлцэн ирсэн танд талархаж байна. За баярлалаа. Юуны өмнө өнөөдрийн энэ дарах хэмжээнд энэ одоо лайвд 56 дахь удаагийн зочин болж орж байгаа одоо сэтгэл бас баяртай байна. Тэгээ юуны өмнө өнөөдрийн энэ одоо ярилцлагыг энэ лайвыг үзэн суугаа. Дэлхийд тархан суусан монголчууд болон Монгол эх орондоо суугаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. За гялалаа. Тэгэхээр өнөөдөр бол бид нар бас нэг сонирхолтой сэдвээр ярих гэж байгаа л да, бас халуун сэдвч байж магадгүй тийм ээ. Тийм. Тэгээ манай зочин бол боловсролын их сургуулийн багш мөн түнчлэн одоо тухайн нөгөө нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль гэж идэм шүү дээ тий. Тэрнийхээ аялал жуулчлалын одоо хөтөлбөрийг ахалдаг ийм эрхлэгч доктор профессор Амгалан багш маань хүрэлцэн ирсэн байнамаа. За тэгэхээр Амгалан багшигаа товчхондоо танилцуулъя. Амгалан багш бол Дорнод аймагт төрсэн. За улсын багшийн их сургуулийн газар зүйн багш аялал жуулчлалын менежер мэргэжлэр төгснөөс хойш одоо хөдөө аж ахуйн их сургууль, боловсролын их сургуулиуд бас ингээд ажиллаж багшилж байна. Өөрийнх нь эрдэм судлалын ажлуудад байгалийн аялал жуулчлалыг бүс нутгаар хөгжүүлэх асуудал сэдвээр магистрийн зэрэгээ хамгаалсан байна. Монгол улсын өмнө хил орчмын нийгэм эдийн засгийн газар зүйн зарим асуудлаар одоо докторийн зэрэгээ хамгаалсан юм байна. Тэгээ ер нь бол бас сургуультай багшлахын хажуугаар бас сонгуульт ажлуудыг хийдэм байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны дэрэгдэх шинжилгээ ухаан технологийн зөвлөлийн гишүүн, аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгийн одоо эрдэм шинжилгээ сургалт хариуцсан менежер, хөгжлийн газар зүйн судалгааны хүрээлэнгийн тэргүүн гэх мэтлэнгийн хариуцлагатай ажлыг бас хийдэг юм байна. Тэгээд мөн аялал жуулчлалын болон боловсролын тэргүүний ажилтны юм хүн байна. Тэгээд маш олон ном одоо судалгааны бүтээлүүдийг туурвсан юм байна. За эндээс ганц нэгийг дүрдээ. Хангаан бүсийн аялал жуулчлалын өнөөгийн байдал хөгжлийн чиг хандлага сэдвээр эмхтгэл гаргасан байна. Булган Дорнод одоо Дорногов гэх мэтлэнгийн аймагуудын одоо аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг боловсруулах ажлыг бас гардан хийжсэн. Аялал жуулчлал судлал эх орноороо аялах уу, Улаанбаатар хот орчинд аялах уу гэх мэтлэнгээ олон ном бүтээлүүдийг туурвж ийсэн. За аялал жуулчлалын бүсчилсэн хөгжлийн онол арга зүйн асуудал, Монгол улсын нийгэм эдийн засгийн газар зүйн орон зай фрактал шинжийг харьцуулсан онлын зарим асуудал гэдэг тийм ээ. Тэгээ ер нь Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040 боловсруулах ажлын аялал жуулчлалын төслийн зөвлөх хийгээд байж байгаа юм байна. Мөн олон тийм төслүүдийн удирдагч за тэгээд бас зөвлөх хэдрэг хийдэг ийм хүн байна. Нийтдээ 40 шахам ном гарын авлага судалгааны ажил хамтран хэвлүүлж улсын хэмжээний төсөл хөтөлбөрүүдэд оролцсон ийм эрхэм хүндтэй зочин хүрэлцэн ирсэн байнамаа. За тэгэхээр Амгалан багшаас одоо асуулт юу гэж эхлэх вэ гэхээр ерөнхийдөө бид нар аялал жуулчлалын сэдвээр ярьж байгаа учраас ер нь Монгол улс хизэнээс манай улсад энэ аялал жуулчлал хөгжиж ирсэн бэ гэдэг асуултаар яриа эхлэе гэж бодож байна. За баярлалаа. За тэгээд мэдээж судалгаа шинжилгээ
бодлоо ялангуяа их сургууль орчин цагтад их сургуулийн багш нарын бол зайлшгүй хийх ёстой ажлуудын нэг байдаг. За түүнийгээ дагаад ч бидний судалгааны ажил бас өрнөж байгаа юм. За яг одоо өнөөдрийн байдлаар хэвдүүлээд ярилцах гол зүйл бол энэ ер нь Монголын аялал жуулчлалын салбар хязгаарнаас өгч үү гэдэг зүйлээр асуулт эхэлж байна л да. Тэгэхээр Монголын аялал жуулчлалын салбарыг одоо ялангуяа 2021 он гэдэг энэ он гарснаас хойш Монголын аялал жуулчлал Монголын маш олон салбарууд энэ орчин цагийн шин цагийн хөгжил гэдэг нэг юм түүчийг их ярьдаг болсон байна. За яг энэ талаас аваад үзэх юм бол хамгийн анх 1954 онд орчин цагийн аялал жуулчлал Монгол улсад бол хөгжсөн гэдэг ийм одоо баримтууд байдаг. За энэ үеэс бол үндсэндээ 1990-ад оны хүртэл аялал жуулчлалын салбар бол зөвхөн одоо хуучин социалист системийн гэгдэж байсан улс орнууд, за цөөн тооны одоо барууны буюу 3 дахь одоо орнуудаас ирэх анчин жуулчин төдийгээр бол Монголын аялал жуулчлал хязгаарлагдаж байсан. За ингээ 1990 оноос хойш Монголын аялал жуулчлал бол орчин үеийн буюу дэлхийн хөгжлийн одоо зарчмаар чөлөөт эдийн засгийн харилцаа шилжээд за ингээд одоо Монголын аялал жуулчлал бол дэлхийн зах зээлд нээлттэй болсон. За үүнийгээ дагаад 1991-92 оноос за эрчимтэй хөгжлийн үе нь бол 1993 оноос энэ Төв Азид нээгдсэн энэ том орон зайг үзэх сонирхох энэ жуулчдын тоо бол өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжилж байгаа. За 1990 оноос хойш аялал жуулчлалыг бас тодорхой үеүүдэд аваад үзэх юм бол 1990-ээс 2000 он хүртэлх энэ хугацааг бол үндсэндээ чөлөөт эдийн засгийн харилцаа бүрэлдэх одоо энэ яг бэхжих суур үе гэж үзэж байгаа. Энэ үед одоо тур оператор байгууллагууд, зочид буудлууд, жуулчны баазууд ер нь энэ аялал жуулчлалын үйлчилгээний салбар бол энэ үед бол бэхжиж өөр хоорондоо холбоо үүсгэх энэ аялал жуулчлалын бизнесийг оршин хөгжүүлэх энэ одоо суурийг тавьж гисэн. За 2000 оноос хойш Монголын аялал жуулчлалд бол харьцангуй томоохон шинжилгээд гарч ирсэн. Өөрөөр хэлбэл 2000 онд анх Монгол улсын их хурлаас аялал жуулчлалын тухай хуулийг батлаад аялал жуулчлалын эрх зүйн харилцааг зохицуулж эхэлсэн. За энэ үеэс бол Монголын аялал жуулчлал харьцангуй өөр төвшөнд гарч ирсэн гэж судлаачдууд үзэж байгаа. За нэг ялангуяа 2004 онд энэ Монгол улсын засгийн газраас Visit Mongolia гэдэг энэхүү одоо нэгдсэн энэ одоо Монголыг сурталчлах, дэлхийд дахин таниулах иймэрхүү арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлсэн төрийн бодлогоор аялал жуулчлалыг дэмжиж исэн томоохон алхмуудын эхлэл болсон юм байна. За ингэж явсаар хагаад одоо одоогийн байдлаар Монголын аялал жуулчлалын ерөнхий нэг дүр төрхийг аваад үзэх юм бол за өнөөдөр хүртэлх энэ хугацаанд нэг Монголын аялал жуулчлал 1990 оноос хойш шүү тийм Монголын аялал жуулчлалын одоо салбарт бол нэг 700 гаруй тур оператор, за түүний нэг 20 гаруй хувь нь бол идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл бүртгэлтэй, мэдээлэлтэй, статистиктэй ийм байдлаар аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг нэг компаниуд байдаг. За мөн нэг 350 гаруй зочид буудал, за мөн төдий тооны жуулчны бааз гэх мэт ингээд үйл ажиллагаа нь бол харьцангуй цар хүрээгээ тэлж байна. За үүний дотор бас нэг анхаарах зүйл нь зүгээр 2019 оны гарсан статистик мэдэн дээрээс би бас тодорхой зүйлүүдийг ярьж байгаа шүү би бас хэлээ. Ингээ аваад үзэх юм бол нийт нэг Монголын хөтөлбөрийн зах зээлийн нэг 4.8% буюу за нэг албан бус тоогоор бол нэг 60 гаруй мянган хүнийг ажлын байраар хангадаг. За мөн нэг 10 гаруй ихтэй сургуульд аялал жуулчлалын мэргэжилтэн. За мөн одоо 10 шахам одоо сургалтын төв болон техник мэргэжлийн сургуулиудад аялал жуулчлалын боловсон хүчнийг бэлтгэх ийм одоо өргөн цар хүрээтэй болсон ийм эдийн засгийн салбар болоод байна. За Монгол улсын аялал жуулчлалын хөгжлийг бол улс орны эдийн засгийн тэргүүлэх салбар гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл гадаад валютыг өөрөөр экспортыг орлох бүтээгдэхүүнүүдийг бий болгож чадах боломжтой гэдэг утгаар нь бол Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэгт бол нэрлэгддгээрээ энэ аялал жуулчлалын салбарын хөгжил өнөөдөр хүртэл тодорхойлогдож байна л гэж харахаар. За тэгээ сайхан аялал жуулчлалын одоо энэ салбарын хөгжил үүслийг одоо ярьж өгсөн танд талархаж байна. Тэгээд одоогийн одоо сүүлийн 2 жилийн хугацаанд дэлхийн нийтээр тархсан одоо энэ цар тахлын үед одоо болж байгаа. Тэгээд яг энэ үеийг Монголын аялал жуулчлалын салбар ер нь маш хүнд байдалд орсон харагддаг. Угаасаа дэлхийд даяар Монгол гэлтгүү тийм ээ. Тэгээ энэ цаашдаа энэ байдал цаашдаа удаан үргэлжлүүлэл ер нь ямар хөө одоо дүр зураг танд харагдаж байна уу? Та энэ талаар ярьж өгөөч. За тэгэхээр ер нь аялал жуулчлал гэдэг бол зөвхөн нэг улс үндэстний эсвэл нэг бизнесийн компани үйл ажиллагаа бас биш юм аа. Энэ бол өөрөө маш том даяарчлагдсан, маш том өргөн хүрээтэй. Одоо бид нар нөгөө нэг
нөлөөллийн хүчин зүйлийг нэг макро микро гэж ярьдаг бол энэ аялал жуулчлал бол өөрөө бол бүр мега түвшний хүчин зүйл байдаг. За үүний тод жишээ нь бол энэ дэлхийн техник тархсан коронавирусын халдвар гэдэг нэг ийм айхтар зүйл гараад ирсэн. За ийм зүйл одоо Монголд өмнө нь тохиолж ирсэн нэг бол тохиолж ирсэн байна. Тухайлбал тэр 2004 онд Монгол яг Visit Mongolia гэдэг энэ одоо уриалгыг гаргаад дэлхийд одоо маш том сурчлагаа хийгээд Монголыг бол таниулж ирсэн. За харамсалтай нь яг тэр жил Хятадын өмнөд мужид шууны ханиад гэдэг томоо гараад за үүнээс болоод Монголд ирэх жуулчдын тоо яг тухайн жилдээ буюу 2004 онд ганцхан удаа ууралттай гарсан үзүүлэлт байдаг. Гэхдээ өнөөдрөх шиг энэ төв зохицолтод бол хүрч байгаагүй. За тэгвэл өнөөдөр бид нар бол одоо ялангуяа энэ олон улсын аялал жуулчлалын зах зээл бол үндсэндээ төв зохицолтод орчлоо. Үүнийг одоо юу гэдгийг ганцхан Монгол улс ч гэдэг юм уу эсвэл хэн нэгэн нөхөр одоо гарч ирээд зохицуулаад шийдвэрлэх юм бол энэ тэгэхээр бас биш зүйл юм аа. За ялангуяа одоо манайх бол өөрөө дотооддоо байгаа нөхцөл байдлаа харах юм бол энэ бидний шийдэх асуудал бас биш болсон. Өөрөөр хэлбэл бид нэр гишнээ жуулч авахыг хүссэн ч гаднаас жуулч ирэхгүй байх магадaltaй. Магадгүй бид нэр гишнээ жуулч явуулахыг хүссэн ч гадаад улс орнууд биднийг авахгүй байх магадaltaй ч гэдэг юм. Ийм байдал талаас нь харах юм бол энэ Монголын ер нь аялал жуулчлал гэдэг өөрөө мега хүчин зүйл байдаг. За тэгэхээр сүүлийн жилүүдэд Монголд жуулчдын одоо ирэх хандлага бол үндсэндээ тэг одоо хүрсэн. Одоо тэг гэдэг утгатай ихтгэл зүйн бол адил болсон. За тэгэхээр үүнээс цааш одоо бид яах вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр яг одоо уул нь бол эхний нэг жилүүд бид нар бол маш амжилттай ч гэдэг юм уу эсвэл биднэрт айгүй боломжтой давуу тал гарах боломжууд байсан. Өөрөөр хэлбэл эхний жилдээ бол бид нэр дотооддоо юу алдаагүй цар тахлын вирусыг алдаагүй тийм байсан. За энэ нөхцөл байдал нь бол биднэрт бас их том давуу талыг авчирж байсан. За энэ нь ч магадгүй дэлхийн тархинд Монголыг зорих бас их томоохон одоо сигнал болж байсан. Харамсалтай нь сүүлийн үеийн нөхцөл байдлууд бол энэ бүх зүйлийг өөрчилчлөө. За гэхдээ бид яах вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр бид юуны түрүүнд яг энэ нөхцөл байдлаас гарахын тулд одоо бид хүн нөгөө монголчууд ярьдаг шүү дээ. Сайлаа бэлтгэх, саваа бэлтгэдэг тийм. Тэгэхээр бид нэр энэ бүх зүйлд одооноос бид нэр бэлтгэлээ хангаж явах хэрэгтэй. Зүгээр яг судлаачийн хувьд би одоо юу гэдэг элдв муу зүйл яруулж байгаа юм биш. Гэхдээ судлаачийн хувьд бол 2020 оны аялал жуулчлалын зах зээлч гэсэн ийм одоо юутэй биш болов. Одоо нээлттэй байх хүчин зүйл биш болов гэж хараад байгаа. Тэгэхээр бидний хувьд яах ёстой вэ гэхэлээ нэн тэргүүн жуулчтайгаа бид нар яаж хүлээж авах вэ? За хүлээж авсан жуулчтай бид нар ямар чиглэл, ямар маршрут, ямар төлөвлөлтийн дагуу аль бүстэй аваачих юм бэ? Монгол улсын хэмжээнд тархаах гэдэг юм уу? Эсвэл одоо зөвхөн зорилтод ихний ээлжинд одоо хөвсгөл гэдэг юм уу? Одоо манай Монголын аялал жуулчлалын гол бүсүүдийг аваад үзэхэд нэг тийм олон бүс байхгүй л дээ. Тэгэхээр хөвсгөлийн гэдэг юм уу, говийн гэдэг юм уу, хар орон орчмын гэдэг юм уу, Алтай Тадан богдын ч гэдэг юм уу, за Хинтийн гэдэг юм уу, нэг 5 бүсийг нээхийн тулд бид нэр хөшгөлийн хөндийн нисэх буудлаас ямар зам чиглэл маршрутаар ямар одоо сум суурин газруудыг дамжуулаад аль бүсэд ногоон бүстэй аваачих юм бэ гэдэг ийм бодлогын ийм төлөвлөлтийн зүйлүүдээ өөрөөр хэлбэл бид нар 20 оны зах зээлд бид нэр саваа бэлтгэх, ногоон бүсээ бэлтгэх ийм хариуцлагатай ажлууд байгаад байна. Тэгээ харамсалтай нь одоо бидний хувьд бол хамгийн том бэрхшээл байдаг. Хичнээн сайхан судалгаа гараад хичнээн сайхан судалгааны үр дүн олон улсаас гаргаж байгаа зөвлөмжүүдийн дагуу ажиллаад байсан ч гэсэн нөгөө шийдвэр гаргах төвшөндөө хүрдэггүй тийм шийдвэр гаргах төвшөнд нь үүнийг хүлээж авдаггүй ийм асуудлууд бол байсаар байна. Тэгэхээр энэ нөхцөл байдал удаан үргэлжлүүл ер нь бол өнөөгийн байдлаар бол яг Монголд одоо хэдүүлээ бодит зүйл ярьж байгаа учраас яг өнөөгийн байдлаар Монголд бол маш олон аялал жуулчлалын аж ахуйн нэгж байгууллагууд бол дампуурсан, үе таалгаа хаасан. Тэр салбарт ажиллаж исэн хүмүүс бүгд ажилгүйчүүдийг нэг бүр зөвхөн ажилчтан ч биш компани захирал нь байгуулгын бүтнээрээ ажилгүйчүүдийг нэгтчихэд одоо орчоод байгаа ийм хүнд байдалд орсон байгаа. Тэгээ иймэрхүү нөхцөл байдлууд бол цааш үргэлжлүүл биднэрт яах вэ гэдэг маш хэцүү байна, харанхуй байна. Тэгтэл эндээс гарахын тулд одоо бид нэр юу хийж ийнэ гэд хинч асуусан гэсэн одоогоор бол магадгүй ширээн дээр юм уу ширээний доорл цаас байж магадгүй болохоос бусад талаар юу ч алах. Энэ нь бол яг одоо энэ чиглэлээр ажилтдаг судалгаа хийдэг хүний хувьд бол маш жоохон таалагдахгүй байна. Тэгээ энэ дээр бас тантай би санал нэг байна. Яагаад вэ гэхээр хэрэв Монгол улсын цаашдын хөгжлийн одоо солонгорч хөгжнөө гэдээ яриад байгаа шүү дээ. Уул уурхаагаар биш өөр бас бусад салбар байх хэрэгтэй. Тэгээ дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувьч гэсэндээ сүүлийн жилүүдэд ковид гарахаас өмнө аялал жуулчлалын салбар бол нэлээд өсөлттэй явж исэн. Тэгээд аялал жуулчлалын салбарт одоо ирж байгаа жуулчдын тоог
бас 1000 төгрөг хэдэн юу яаж ирсэн ш 500 мянгаас 1 сая төгрөг гэж ярьжсэн тий. Гэмчлэнгийн ийм төлөвлөгөө зорилтууд тавигдаад эндээс бид нар юу олж болох юм бэ? Эдийн засгийн тэ боломжууд энд байна гэдгийг харж исэн. Гэтэл тэр боломжийг олгох энэ салбараа одоо дэмжихгүйгээр байна гэж бодохоо одоо байна гэдэг ингээд нөхцөл байдлыг яхад бол үнэхээр харамсалтай байна. Яагаад гэхээр эн чинь хүний нөөц энэ олон жил бэлтгэгдсэн энэ хүмүүс чинь өөр ажил хийгээ явчих юм бол дараа нь шинээр хүмүүсийг бэлтгэхээс ахуулаад энэ дэр бол нэлийн их асуудлууд үүсэх тийм юу харагдж байна л да тий. Гадны орны туршлагуудыг хараад байхад бол ямар ч гэсэн ковидын ийм нөхцөл байдал бизнес эрхлэгчтэй дэмждэг тийм бодлогод явж байгаа. Англид гэхэд бол ямар ч байсан гэсэн тухайн салбартаа ажиллаж байгаа хүмүүсийн 80% цалингийг өгж байгаа. Дээрэс нь хэрв одоо бол хил нэгдсэн шүү дээ тий. Тэгэхээр зэрэг тэр шалтгааны улмаас ковидын шалтгааны улмаас ажлын байр нь багассан янз бүрийн шалтгаан байгаа бол тэрэн дээр нь бас дэмжлэг үзүүлж байгаа тийм юмнууд байгаа. Тэрийг манайхан бодвол судалдаг л байлгүй дээ. Тэгээд бас нэг төр засгийнхаа хэмжээндээ энэ хүмүүсийг бас харж андаасай гэдэг үднэс бидний яриа бас явж гин. Яагаад гэвэл эн чинь дараад нь бид нарт эдийн засгийн маш том боломжийг нээх юм салбар учраас ярьж байгаа юм тийм ээ. За тэгээ энэтэй холбоотойгоор та сая хэллээ шүү дээ. Ерөнхийдөө бол тэг зогсолт болсон. Гаднаас ирэх жуулчид ингээ багассан байна гэдэг чинь. За тэгвэл гаднаас ирэх жуулчид багассан бол мэдээж монголчууд маань гадагшаа аялах урсгал нь бас багассан байхгүй болсон гэсэн үг шүү дээ. Тэнгүүд нөгөө монголчууд өөрснөө манайд ч одоо үзэх харах сайхан газрууд бол зөндөө байдаг юм байна. Тэгээд бид нэр дотооддын аялал жуулчлал нэлээд байсан тий. Тэгэхээр энэ дотоодын аялал жуулчлалын эдийн засагт юу ямар нөлөө үзүүлсэн юм бэ? За тэгэхээр түрүүнд яг таны ярьжсанаар бид нар бол яг нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Ер нь одоо Монголын аялал жуулчлалын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь бол нөгөө уул уурхайн салбарын хөгжилтэй уран хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл уул уурхайн хөгжлийн хөрөнгө оруулалт гэдэг юм уу энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх тусам нөгөө эдийн засгийн ингээд нөгөө одоо бүтээмж нэмэгдээд ирэхлээр аялал жуулчлалын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ бол баг зэрэг буурдаг талууд ажиглагддаг л да. За гэлээ гэхдээ энэ бол эдийн засагт эзэлж байгаа одоо томоохон салбаруудын нэг гэдгээрээ бол онцгой ач холбогдолтой. За нэг нь за тэгвэл олон улсын аялал жуулчлалын зах зээл хайрлаа. Одоо тэгвэл дотоодын аялал жуулчлал эдийн засагт ямар нөлөөтэй байна вэ гэдэг асуудал. Тэгэхээр дотоодын аялал жуулчлал бол дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээнд бол ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй өөрчлөлт үзүүлдэг ба харин зүгээр тухайн бүс нутгийн ч гэдэг юм уу аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулах хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр бол үндэсний одоо хэмжээнд буюу бүс нутгийн шилжилтийн хэмжээнд бол дотоодын нийт бүтээгдэхүүнд үзүүлэх хэм хэмжээнүүд нөсч идэг. За тэгэхээр сүүлийн жилүүдэд яг үннийг хэлэхэд одоо энэ дотоодын аялал жуулчлалын зах зээлийг судлах дотоодын аялагчдын одоо хэрэгцээ сонирхол олон зүйлийг судлах одоо хэрэгцээ шаардлага байгаа боловч харамсалтай нь ковид гэдэгт бол одоо ерөөсөө бүх зүйл маань ингээ хаагдчихад байгаад байна. Гэхдээ яг одоо ингээд бид нэр судлаач хүмүүсийн хувьд нөгөө албан бус их сурвалж мэдээллүүдээс аваад үзэхлээр ер нь бол өнгөрсөн 2 жилийн 200-ны хугацаанд бол ойролцоогоор нэг 100-ны хугацаанд гэхэд нэг сая гаруй хүн дотооддоо ямар нэгэн байдлаар аялал жуулчлалын үйл ажиллагаанд оролцож байна, хамрагдж байна гэдэг ийм судалгаанууд байдаг. За ялангуяа 2020 оны 100 болвол нөгөө дотоодод нөгөө цар тахал тархаагүй байсан учраас дотоодын зарим нэг аж ахуйн нэгж компаниуд бол дотоодын аялал жуулчлал дээр бол тодорхой хэмжээгээр ажиллаж чадсан байна. Харамсалтай нь 2021 онд болсон чинь дотоодын халдвар нэмэгдсэн учраас нөгөө группээр бүлгээр зохион байгуулагдах аяллууд байхгүй болоод ирэхлээр дотоодын аялал жуулчлалын зах зээл дээр аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах бэрхшээлтэй болчихсон. За ялангуяа одоо юу гэдгийг жуулчаа аваад гарахлаар нэг аймаг нь оруулна, нөгөө аймаг нь оруулахгүй, нэг аймаг нь ийм бичиг шаардна, нөгөө аймаг нь нөгөө нэг бичгийн шаардна гэдэг юм. Ингээд ойлгомжгүй байдлууд. Өөрөөр хэлбэл нэгдсэн нэг юм бодлого тогтолцоо байхгүй байсан. За хоёрдугаар асуудал нь болохоор нэгэнд одоо юу гэдгийг би халдвартай, чи халдвартай, хин халдвартай мэддэхгүй байгаа учраас хүмүүс 40-ороо ч юм уу 20-ороо ч юм уу 30-аараа ингээд бүрдээд явах нөхцөл нь бас жоохон хүндрэлтэй байсан. За гэлээ гэхдээ дотоодын аялал жуулчлалын урсгал бол нэг сая орчим жуулч хүлээн авах хэмжээнд урсгал нь сая орчим тоонд хүрэх хэмжээнд бол урсгал идэвхжээ гэж үздэг. За ялангуяа одоо Монголын дотоодын аялал жуулчлалын урсгал аль бүс нутгууд руу чиглээд байна вэ гэхээр ерөнхийдөө хамгийн одоо гол бүс нутгууд нь бол Доронтой аймгийн Бөөр нуурын буюу зүүн бүсийн одоо Бөөр нуур чиглэл рүү, за дараагийн нэг нь бол энэ Увс аймгийн одоо Увс нуур, Хярас нуурын чиглэл рүү, за дараагийн нэг чиглэл нь бол энэ Ховд Баян үлгийн чиглэл рүү. Ингээд өөрөөр хэлбэл Монгол орны аслагдсан бүс нутаг хязгаарлууд руу бол энэ дотоодын урсгал бол чиглэсэн. За үүнийгээ дагаад
орон нутгийн эдийн засагт бол орон нутгийн эдийн засаг түүн дотроо энэ орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг компаниуд, хувь хүмүүс, малчин хүмүүс одоо юу гэдэг нь нутгийн иргэдэд бол эдийн засгийн үр өгөөжнүүд бол маш өндөр ашигтай туссан. Зүгээр л жишээ хэлэхэд одоо юу гэдэг нь 350-аас 400 мянгаар явдаг байсан тээврийн хэрэгсэл жуулчлалын ачааллын үед сая 200 мянга болох жишээтэй ч байт юм тийм. Тэгээ энэ нь өөрөө эрэлт хэрэгцээ байна. Түүнийг худалдаж авах нөхцөл байна гэдэг нь аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөж ба аялал жуулчлалын ач холбогдлыг эдийн засгийн ач холбогдлыг харуулдаг. Тэгэхээр яагаад энэ одоо алслагдсан бүс нутаг хязгаарууд ингээд аялал жуулчлалын дотоодын аялал жуулчдын урсгалд ихээр одоо татагдах болов гэхлээр хамгийн нэг шалтгаалж байгаа зүйл нь бол дэд бүтцсэн байна. Дэд бүтц. За дараагийн нэг зүйл нь өнөөдрийн бидний яг нөгөө ярих гад байгаа гол утга агуулга буюу энэ Монголын аялал жуулчлалын үн цэнтэй холбогдолтой зүйл байхгүй. Жишээлбэл ховд баян үлгэр рүү явж байгаа бүх хүмүүс Алтай таван богдыг үзхийн зэрэгцээ олон ясны үлгийн нутаг гэдгээр нь тийшээ явж байгаа. Тэр казак түмний тэр өөр бусад одоо тэр олон яснуудын тэр ахуй соёлыг үзхийн тулд тэр байгалыг үзхийн тулд аялж байна. За уус одоо үүдээ Хярхсын бүс нутаг мөн адилхан. За Завхан аймгийн бүс нутаг мөн адилхан. Ингээд монголчууд нөгөө байгалийн сайхныг үзэхээсээ гадна тэр байгалийн тэр одоо сайхантай хослон байгаа энэ монголчуудын нүүдлийн үнэт өв соёлыг үзэж танилцах, тэндээс одоо соёлын ялгаатай одоо танин мэдхүйн хэрэгцээ хангах гэдэг ч юм тийм. Энэ хүчин зүйлүүд нөлөөлөд байна. Тэгэхээр гол зүйл нь бол мэдээж бидний тэр танин мэдх хэрэгцээ шаардлагаас гадна дараагийн нэг зүйл нь бол дэд бүтцийн асуудал. Одоо Монголын 21 аймаг бүхэлдээ одоо хатуу уучлалтай авцаамаар холбогдсон учраас хин ч өөрийнхөө хүссэн машинтайгаа гараад аюул үлгийн улсад хавдад хүрэх боломж бий болсон нь бол дотоодын аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх бодлого болж байгаа. За нөгөө талаараа дотоодын аялал жуулчлалын урсгал бол яагаад нэмэгдэж вэ гэдэг нэг асуудал нь гараад үүсгэн. Яг ингээд сая жуулчид хүрчлээ л дээ тийм үү. Тэгээд тэгвэл хил нээгдээд ингэх юм бол сая жуулч хадгалагдах уу гэдэг асуудал байна. Тэгэхээр үүнд нөлөөлж байгаа гол зүйл нь бол нөгөө Монголоос гадагшаа аялдаг аяллаа зах зээл өөрөө явах боломжгүй болсон учраас дотооддоо аялах аяллуудыг сонгож эхэлсэн юм тохиолдол. Тэгэхээр энэ нь өөрөө дотоодын аяллыг идэвхжихэд нөлөөсөн. За дараагийн нэг зүйл нь бол энэ дэлхийн нийтээр анжиглагдаад байгаа нэг юм хандлага байгаа. Нөгөө хүмүүсийн сошиал орчинд нөгөө хандлага өөрөө энэ дотоодын аялал жуулчлалын бусад улс орнуудын аялал жуулчлалыг татах айгүй том сегмент болж идэг тийм. Өөрөөр хэлбэл Алтай таван богдын зургийг хин нэгэн тавихлаар одоо сошиалтай тавихлаар үзье гэсэн хүмүүсийг бусад хүмүүсийг одоо өөрөө дагуулж идэг. Ялангуяа нөгөө нэг одоо сошиал нөлөөлөгч хүмүүс байдаг шүү дээ тийм. Идэвхтэй нөлөөлөгч инфлюенсер гэж. Тийм хүмүүсийн энэ хандлтууд өөрөө бас дотоодын аялал жуулчлалыг дэмжсэн ийм хүчин зүйлүүд боллоо. Тэгээд эдийн засгийн хувьд бол орон нутгатаа болон тухайн нутгийн иргэдэд бол маш их ач холбогдолтой байсан. Тэгээд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны замралтын газрууд бол ямар ч тач гэсэн энэ хүнд үед бол өөрсдийнхөө одоо бизнесийн үйл ажиллагаагаа тодорхой түвшинд ашигтай барьж чадсан л гэж байна. Тэгээ үнэхээр яг сошиал орчинд харагдаж байсан л да. Энэ 100 түрүү 102 маш их хүмүүс одоо залуучууд ялангуяа тийм ээ хөдөөгөр зугаалж дээлээ өмсөөл одоо явах чинь бас нэг юм сошиал орчин нэлээ нэг түгээд явсан тийм ээ. Тэгэхээр ер нь одоо энэ аялал жуулчлалаар одоо явж байгаа дотоод юм бай, гадаад юм бай. Ер нь ингээд аялал жуулчлалын үн цэн гэж яриад байгаа шүү дээ тий. Энэ үн цэн маань түүх соёлын үн цэн агуулгыг одоо аялал жуулчлал маань хэрхэн агуулж тодорхойлдог вэ? Яг үн цэн талаас ингээ аялал жуулчлалынхаа салбараас тодорхойлбол. За тэгэхээр ер нь аялал жуулчлал гэж өөрөө юу вэ гэдэг асуулт эхлээд гарах юм. Ер нь аялал жуулчлал гэж юу юм бэ? Энэ одоо юу гэдгийг хүний заавал нөгөө хүсэл сонирхол шаардлага муу юм уу биш юм уу гэл тийм. Тэгэхээр хүний хэрэгцээ шаардлагыг ингээд бид нэр англиад үздэг ч физиологийн хэрэгцээ, танин мэд хэрэгцээ гэл тэгэл дараагийн өөрийгөө нээх хэрэгцээ ч гэдэг юм уу тийм. Ингээд англиад үзэхлээр энэ аялал жуулчлал гэдэг чинь бол хүний нөгөө нэг танин мэд хэрэгцээг дагаж бий болдог үүсмэл хэрэгцээ гэж тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл хин нэгэн хүний одоо саяны хоёулаа ярьдаг шиг хин нэгэн хүний сошиалдо тавьсан Монгол Алтай зураг тэгээд нэг дээлтэйгээ зогсож байгаа хүнийг харчаад хүний ийшээ нэг явах юмсан гэдэг ингээд нөгөө нэг танин мэд хэрэгцээ дараа бий болох нэг тийм үүсмэл хэрэгцээнүүд баггүй. Тэгэхээр энэ үүсмэл хэрэгцээ өөрөө яг юун дээр тулгуурлаж гарах вэ гэхлээр нөгөө хүний танин мэдэх сонирхлын дараагийн нөгөө үн цэнийг тодорхойлох хүчин зүйлээр бий болж байгаа. Тэгэхээр Монголын аялал жуулчлалын үн цэн юун дээр орших вэ? Тэгэхээр Монголын аялал жуулчлалын үн цэнийг бол олон улсын байгууллагууд ч тэр олон улсын судлаач тэр за манай Монголын аялал жуулчлалын
томоохон судлаачдаар гол авч явж байгаа зүйл нь бол энэ нүүдлийн соёл, Монголын түүх гэж үздэг. За мэдээж яг тэр унган байгаль энэ бүх зүйлүүд бол дандаа нөгөө нүүдлийн соёл ахуйг дагаж бий болсон хүчин зүйлүүд баггүй. Магадгүй бид нар нүүдлийн соёлгүй газар тариал эрхэлдэг байсан бол ийм өргөн уудад тал нутгаа ийм одоо нөхцлөөр нь хадгалж чадах байсан уу гэдэг асуудал байгаа. Тэгэхээр Монголын аялал жуулчлалын үн цэнийг бол за би л хувьдаа юу гэж тодорхойлох вэ гэхээр энэ Монголын түүх тэгээд энэ нүүдлийн өв соёл гэж авч үзэх юм байна. Тэгэхээр дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан ийм судалгаа байгаа. Одоо тэгээд бид хэд нөгөө яг энэ аялал жуулчлалын сэдвээ ярихлаар бас ингээд сүүлийн үеийн агуулгуудаа яриад ирэхлээр нөгөө ковидын өмнөх ба дараах гэдэг нэг юм эрүү үе хуваагдсан байдлаар ярих хэрэгтэй болчиход байгаа шиг байна. Нөгөө би л хувьдаа одоо ямар нэгэн судалгааны ажил хийвэл ковидын өмнөх ба дараах гэдэг хоёр зүйлийг л үчилж гаргаад байна. Тэгэхээр ковидын өмнө буюу 2019 онд 18 онд гаргаж ирсэн дэлхийн аялал жуулчлалын байгууллагын жуулчлалын одоо энэ чиг хандлагын судалгаа, хөгжлийн хандлагын судалгаануудыг харахад бол тэр соёлын аялал энэ уламжлалт өв соёлыг танин мэдэх хэрэгцээ шаардлага бол дэлхийн одоо аялал жуулчлалын одоо топ хэрэгцээ сонирхол байна гэж тодорхойлж байгаа. Тэгээ энэ яг топ хэрэгцээ сонирхол нь зүүн Азийн, зүүн өмнөд Азийн аялал жуулчлалын зах дээр, Азийн аялал жуулчлалын зах зээл дээр бол маш том тесрэлт өгдөг. Өөрөөр хэлбэл дэлхийн бүс нутгуудын аялал жуулчлалын хөгжил нэг дунджаар нэг 4.8-аас 5.2% өсөлтөнд жил болгоны өсөлтөнд байхад Азийн аялал жуулчлалын хөгжилд ангаараа 17 гаруй хувьтай ч байд юм уу байгаад өсөлтийн жилийн өсөлтийн хувь. Энэ нь юуг харуулж ийнү гэхлээр нөгөө дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргаж байгаа тэр соёлын аялал жуулчлал, түүхийн аялал жуулчлал тэр нөгөө нүүдэлчин ахуй заавал нүүдэлчин ч юу ах вэ? Ер нь тэр уламжлалт ахуй амьдралыг судалж сонирхож үзэх энэ чиглэлийн аялал бол маш эрчимтэй хөгжиж байгааг илэрхийлнэ. Энэ Азийн бүс нутгийн аялал жуулчлалын энэ хурдтай хөгжилтэй шууд холбоотой байхгүй. Тэгэхээр энэ яг хурдтай хөгжлийг дагаад Монголын аялал жуулчлалын үнц нь Монголын аялал жуулчлалын брэнд бол өөрөө яг ингэж тодорхойлогдож байгаа. Тэгэхээр бид нар бол нэг юм асуултыг өөрсдөөсөө асуудаг л да. Ер нь Монголд ирсэн жуулчдад бид нар юуг үзүүлдэг юм бэ гэдэг асуудал. Юуг үзүүлдэг вэ? Тэгээ бид нар хоорондоо ингээд заримдаа ярьдаг. Нөгөө хөвсгөлийг үзэх гэж Монголд ирдэг юм уу? Монголыг үзэх гэж хөвсгөлд ирдэг юм уу гэдэг асуудал байдаг байхгүй. Тэгэхээр магадгүй зүгээр бид нэр энэ дээр тайллыг олохын тулд хөвсгөлд байгаа тэр үнэт зүйл нь Монголын бүх аялал жуулчлалын маршрутыг тийш нь чиглүүлэх одоо хэрэгцээ шаардлагатай тулгараад байгаа хэрэг. Дараагийн гол маршрутууд нь говийн бүсийн аялал жуулчлал байна. Тэгэхээр бид нэр ямар ч ингээд аяллаа чиглэлүүдийг гаргасан гэсэн бидний энэ нүүдлийн ахуй соёл гэдэг зүйл тухайн аяллаа хөтөлбөр заавал багтчихэйдэг. Нэг талаар. Хоёрдугаарт болохоор Монголд ирсэн хүмүүс үнэхээр байгалийн сайхныг таних одоо мэдэрч одоо танин мэдэх хэрэгцээг хангахын зэрэгцээгээр энэ хоёр том хүчрхэг гүрний дунд өнөөдрийг хүртэл энэ өөрсдийн өв соёл, өөрсдийн тусгаар тогтнол, өөрсдийн одоо энэ үнэт зүйл, хил хязгаар энэ бүх зүйлээ ингээ хадгалаад оршиж байгаа. Зүгээр л нэг энгийн одоо магадгүй би өгч тайлбарлагч хийдэг бол намайг харах гэж ирж байгаа байхгүй. Энэ л нөгөө манай Монголын аялал жуулчлалын үнц юм байхгүй. Тэгэхээр бид нар бас аялал жуулчлалыг хитрхийн нөгөө агуулгаар нь айхтар том төсөөлөд идэв. Бүр ингээл нэг Монголын аялал жуулчлалыг тэгэхээр л нэг бүр нэг амар юм байх хэрэгтэй гэл. Амар нь юу юм гэхлээргүй бүр л гоё байх хэрэгтэй л гэж нэг төсөөлөд идэв. Гэтэл Монголын аялал жуулчлалын яг үнэт зүйл нь бол маш энгийн зүйл байхгүй. Тэрийг л бид нэр сайн ойлгож харах хэрэгтэй болов уу гэж хардаг. Харин тий саяхан нэг мэдээ үзчихсэн чинь нөгөө Кыргызстан улсын аялал жуулчлалт одоо шинэ ийм үйлчлэгээ нэвтрүүлж байна гэд. Тэр үйлчлэгээ нь юу вэ гэсэн чинь зүгээр гадаа ингээ унтуулж байгаа байхгүй юу? Орж тавьсан. Тэгэд юу ч байхгүй. Тэгээд тэр нь илүү одоо нөгөө суурин соёл иргэншлээс ирж байгаа барууны гэдэг юм уу те тэр хүмүүст илүү сонирхолтой санагдаад тэгээд байгальтай ойрхон тэрийг харчаад надад бол яг Монголд яг энэ бидний ахуй амьдрал дээр энэ аялал жуулчлалыг болол хөгжүүлэх бүрэн боломжтой юм байна гэж харж байсан байхгүй юу? Тий, ер нь бол тийм байхгүй юу? Одоо ер нь бид нэр ингээл анзаараад тахлаар аялал жуулчлал гэдэг ихлээр бид нэр 1990 оноос хойш яг үндсэндээ бол нөгөө нэг аялал жуулчлалыг бид нөгөө шинжлэх ухааны суурь судалгаа, шинжлэх ухааны арга зүй, инновацийн хөгжлийг дагуулж ерөөсө хөгжүүлж чадаагүй. Яг үннийг хэлэхэд одоо зарим хүмүүсээс бас уучлаарай гэсэн. Яг үннийг хэлэхэд бид нар нөгөө цэвэр туршлагаараа хөгжүүлсэн байхгүй юу? Өөрөөр хэлбэл 1990 оны өмнө Жуулчин гэдэг ганцхан компани байсан. Тэр Жуулчин компани Баянгол зочд буудалд, Улаанбаатар зочд буудалд нөгөө тэрэлжид байдаг жуулчны баазад ажиллаж исэн хүмүүс нөгөө 90 он гээд бүх компани ингээл задрангууд бүгдээрээ гарч ирэл компани байгуулаад бүгдээрээ гарч ирэл баазаа бариад явцсан. Тэгээ тэр хүний
Үнэхээр тэр баазаа байгуулах, компани байгуулах зүйл нь юу байсан бэ гэхээр ерөөсөө туршлага байсан. За тэр намайг ажиллаж байхад ийм байсан. За нэг иймэрхүү юм чи, иймэрхүү юм наа чи, энд нь хашаа барьж чи, энд нь нэр ийм юм байл зүгээр юм байна гэл ингээл бид нэр нөгөө зүгээр юм байна, ингүүл болох юм байна гэл ингээл ерөөсөө туршлага зүүн билег хоёроо хөгжүүлсээр байгаад өнөөгийн аялал жуулчлалыг бий болгочиход байгаа. А гэтэл 1950-ад оноос хойш ч үгүй юм уу өнөөдрийг одоо ингээд хөгжлийн энэ бүх үеүүдэд харахад бүр хизээч одоо юу гэдэг 50 90 оноос өмнө байснаас огт өөр аяллаа маршрут, аяллаа бүтээгдэхүүн Монголд бий болсон уу гэдээ ингээд эргээд харах юм бол байхгүй байхгүй. Тэгэхээр яагаад гэхээр бид нар нөгөө зүгээр л нөгөө байгаа зүйлээ энгийн одоо мэддэг туршлагаараа л хөгжүүлээд яваад байгаа. Тийм учраас заримдаа жуулчдаас ингээд асууж байгаа тохиолдлууд бол зөндөө шүү дээ. Үгүй ингээд Монгол гэрт хоноход их гоё байна, сайхан байна тийм ингээд за сайхан байна гэх нь явах нэг тийм сонирн мэдрэмж төрөөд байна тийм ингээд Монгол гэрт байна гэдэг чинь ингээд тэгээд яагаад танаа баазууд Монгол гэр бүгд яг адилхан байт юм бэ гэдэг байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө нэг туршлага дээрээ тулгуурлаж байгаа ийм байвал болох байх олон улсад нэг иймэрхүү байдгийн байна гэж нөгөө стандартуудаа нөгөө хуулиудаа бүх зүйлүүдээ үндснийхээ өвөрмөц онцлог шинж бүс нутгийнхаа ялгаатай байдлууд дээр тулгуурлаж биш. Миний судлаад уншаад үзсэн одоо юу гэдэг те Норвегийн хууль нь тийм байна. Одоо эсвэл тэр Английн хууль нь тийм байна гэд ингээл бид нэр хуйлаач тэр бүх юмач тэр гаднаас хуулбарлахтаа үндэсний өв соёл, үндэсний хэв загвар, үндэсний гэдэг энэ системийг бий болгож чадаагүй. Одоо л сүүлийн жилүүдэд сүүлийн 5-6 жилийн хугацаанд л Монгол үндэсний хоолыг бид нэр жуулчдаа санал болгож чаддаг болж байгаа байхгүй тавган дээр тавиад. А түүнээс биш бид нэр яг үннийг хэлэхэд нэг дөөрэмэл стейк те дөөрэмэл гуляш нэг яаж болгосноо мэддэхгүй нэг юм хавиргал өгдөг байсан. Энэ цаг үе бол саяхныг хүртэл байхгүй. А одоо яг хөө ингээд нөгөө тоогоочдын хөгжил за энэ жуулчны баазуудын өрсөлдөөн бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах хэрэгцээ шаардлага дагаад бид нар одоо л нэг юм ингээд ингэх ёстой байх шүү. Монгол гэр чинь зүгээр л нөгөө юу гэдэг те хантай модтой ийм гэр байхаасаа илүүтэйгээр тэр байгалийн шалгарал тэр салхи тэр бүх зүйлүүдийг даван туулах хэмжээтэй ийм байх ёстой байна. Монгол гэрийн хаалга европчуудад хитрхи намддаг учраас тэднэрт тухгүй байдал бий болгодог учраас гээл цомцог гэр гэдэг ч юм уу. Ингээд нөгөө нэг бидний бүх зүйлд маань инновац шингэж гин, үндэсний өв соёл шингэж гин, тэ орчин үеийн хандлага шингэж гин. Зарим жуулчны баазууд өөрсдийнхөө одоо уламжлалт хэв загвараа ингээд гэрээ 2 игнэ бариулаад 20 гэр бол 10 зэрэгцүүлээд барьчдаг тийм. Энэ загвараа өөрчилж гин. Тэгээд энэ маань бидний хувьд хөгжил юм байна. Тийм учраас Монголын аялал жуулчлалын хөгжилд энэ 1990 оноос биш 2010 оноос хойш энэ нэг шин сэргэлтийн үе байсан. За одоо дахиад ковидын энэ хөгжлийн дараанаас эхлээд дахиад нэг өөр том юм тесрэлт энэ бүүн бий болно гэдэгт би маш итгэлтэй байна. Тийм. Яг тийм байна. Тэгэхээр сая бид нар нөгөө нэг ярьж байгаа явцад би нэг ийм санаанд орлоо л да. Монголд болж өнгөрсөн нэг үйл явдлын тухай л асуух гэдэг л да. Жишээлх юм бол их мөнгө зараал амтлын гişөөгээл барьсан байсан гэснээр буцаагаал за боллоо гэж бодсон. Ер нь тэгээ түүхэн аялал жуулчлалын тухай ойлголтыг бодит гэж тодорхойлох юм уу? Бодит биш гэж ойлгох юм уу? Ер нь тэгээд энэ талаар бас нэг жоохон сонирхож байна. Энэ үйл явцыг сая өнгөрсөн үйл явцыг ер нь юу гэж харж байна? Тэгээ за би аль болохоор зүгээр л одоо юу гэдгийг судлаачийн хувьд шүү хариулахыг хичээ. Тэгээд ер нь ийм байхгүй юу. Түүх гэдэг бол өөрөө тодорхой нэгэн цаг хугацаанд, тодорхой нэгэн одоо үйл явцад, тодорхой нэгэн газар оронд юм уу тодорхой нэгэн үндэстэн угсаатан тэр бүлгийн за бүр хэтрүүлээд бүр одоо том болгоод ярих юм бол нэг бүхэл бүтэн улс үндэстний гүрний нэг юм өнгөрсөн цаг хугацааг илэрхийлэх хүчин зүйл байхгүй юу? Хүчин зүйл. Тэр магадгүй бахархалтай байж болно, тэр магадгүй гунигтай байж болно, тэр ямар ч байж болно. Гэхдээ тэр цаг хугацааг бид нэр өнгөрч өнөөдрийн энэ одоо өндөрлөгт гэдэг юм уу өнөөдрийн энэ цаг үед 90 үед ирсэн ийм зүйл юм байна. Тэгэхээр түүхийг бид нар бас ямар байх ёстой вэ гэдэг талаас нь ялангуяа аялал жуулчлалтай холбож ойлгохдоо бид нар илүү бодит байх ёстой гэдэг утгыг бол хизээч алдаж болохгүй. Манайхан болохоор түүх гэдэг зүйлийг домогтой хольж ойлгоод идэв байхгүй. Тэгэхээр домог гэдэг нэг эвэртэй амтан хаа нэг газар сүм далайг одоо юу ах шалбаах бахан сүмбэр уулыг дов байхад гээд ингээ ярих юм бол эн чинь өөрөө домог байхгүй. Тэрнтэй адилхан бид нэр Чингис хааныгаа одоо юу гэдгийг бүрт чон гоо марл хоёр ингээд тийм үү ингэж ирээл тэгээл нэг тийм газар ингээд ивэл бид нэр зүгээр л домог л бий болгоод байгаа байхгүй. Домог хийсвэр зүйл. А үнэхээр ийм хийсвэр зүйлүүд одоо юун дээр одоо юу гэдгийг энэ лиженд гэдэг юм уу ийм тогтолцоон дээр аялал жуулчлалыг хөгжүүлж авч явна гэвэл маш бэрхтээ. Хэрвээ энийг авч явахын тулд биднэрт асар том хөрөнгө оруулалт бүхий цогцлборууд байж
Тэр зогсолборуудад тэр хүн нөгөө одоо үдсэн харсандаа баярлах, те өөрийнхөө зугаацуулах, танин мэд хэрэгцээгээ хангах, бүх зүйлээ хангах явцдаа тэр домгийг сонсож болох юм байхгүй. Гэтэл бид нэр тийм том бүтээн байгуулалт, тийм том одоо юу гэдгийг зогсолборуудыг байгуулах боломжгүй байгаа энэ үед бид нэр домог яриад жуулчдад танин мэдгүй хэрэгцээг нь бүрэн дүүрэн хангаж чадахгүй. Тийм болохоор би судлаачид юу гэж харддаг вэ гэхээр саний байгуулж байгаад одоо яг таны асуудаг шиг саний байгуулж байгаад байхгүй болчдөг нэг зүйл. За дараагийн байгуулагдсан байгаа тэр нэг 2 3 энэ дурсгал зогсолборууд бол яг миний хувьд бол байх ёстой зүйлүүд байсан байхгүй. Байх ёстой зүйлүүд. Яагаад байх ёстой байсан бэ гэдг нь бол бид нэр энэ уулын ард талд нь урд талд нь эсвэл хаан чи Чингис хаан төрсөн. Энэ уулын ард талд нь урд талд нь хаан чи тэр харагдаж байгаа гэрийн цаатал Тэмүүжин Жамуу 2 одоо юу гэдэг анд болцсон гэд ингээ ярих нь бол өөрөө орчин цагийн аялал жуулчлал. Айгүй одоо өрөөсгөл зүйл байхгүй. Танин мэдэх хүмүүсийг үзэж харах тэр түүхийн домог мэт ойлгож исэн зүйлийг өнөөдөр бодит болгож харах гэсэн ийм зүйлүүдээр бид нэр өөрөөр хэлбэл үр шимтэй ашигтай аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгож чадахгүй гэсэн. Магадгүй энэ хүчин зүйлүүд нь өөрөө Монгол дахин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлдэггүй байхгүй. Монголыг нэг л удаа үзсэн, төсөөлөд үзсэн. Дахиад төсөөлсөн чинь төсөөлөгдөөл байгаа байхгүй. Тэгэхээр Монгол дахиж ирье гэж бодохгүй байгаа. Магадгүй тэр хүнийг татах дараагийн нэг үзмэр нь тэр хүнийг татах дараагийн бодит хүчин зүйлүүд нь байсан бол энэ бүх зүйл өөр болох байсан баг. Би өөр нэг жишээ ярил л да. Жишээлбэл бид нэр жуулчдаа аваад эртний нийслэл хар ойрон хотыг үзүүлнэ гэдэг. Одоо манай аялал жуулчлалын бүх компани дээр үүдээ тий эртний нийслэл хар ойрон хотын туйрыг үзүүлнэ гэдэг бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр авч явал Өөрхангай аймгийн хар ойрон суманд аваачин үгүй нөгөө эртний төр чинь энэ үгээ тэгэхээр үгүй энэ хийдийн баруун тал зүүн талд нь байгаа гэдээ үзүүлээд Эрдэнэцгийн зүүн хаалгаар гараад ирэхлээр хоосон тал шүү дээ. Тэгээ энэ доор байсан гэхлээр тэр их цаг хугацаа одоо юу гэдэг те 400-500 км яваад 2-3 хоног яваад очсон хүн яаж ч утсан нэг олигтой санагт мэдрэмж төрдөггүй байсан байхгүй. Тэгэхээр сүүлд одоо юу гэдэг тэр Японы өргөн оруулалтаар одоо энэ Германы хамтарсан судалгаа Монгол Германы хамтарсан судалгааны олон жилийн судалгааны үр дүнгээр хар ойрон музейг байгуулад хар ойрон музей дотор тэр эртний нийслэл хар ойрон хотын яг бүр сурвалжийн мэдээн дээр тулгуурлаад тэр том макет үзүүлэнгүүдийг бий болгоод ингээд ирэхлээр бид нэр одоо үзүүлэх юмтай одоо нөгөө хар ойрон хот чинь та сая тэр байхгүйсэн газар харсан бол одоо яг тэр чинь ийм байсан юм а гэд магадгүй та энийг үз өөр нь энд байна гэдээ үзүүлнэ гэдэг чинь нөгөө түүхэн аялал жуулчлалын үнц нь болоод байгаа байхгүй. Тэгэхээр Чингис хааны үлгийн нутагт бид нэр хүнд юу үзүүлэхээр очдөг юм бэ? Яагаад Монголын аялал жуулчлалд одоо миний нөгөө нэг слайдн дээр байгаад нэг юм бүс нутаг дээр аялал жуулчлалын маршрутын давхцлуудыг зурцсан. Хинтийн бүс нутаг руу өнөөдөр хүртэл жуулч явахгүй байгаа гол шалтгаан тэр байхгүй. Жуулчдад үзүүлэх зүйл байхгүй юм чинь. Улаанбаатарч домог ярьж болно, Тэмдч домог ярьж болно, тий. Богдхан уулыг харуулад ярьсан болно шүү дээ. Одоо хэдүүлээ нэг дахиад нэг бүтээн байгуулалтын тухай ярил л да. Жишээлбэл энэ Чингис хааны морь төгшөө зогсолбор байна шүү дээ, тийм. За яг хөө тэр ингээл анх барьж ахт нь хүмүүс шүүмжлээл ингээл тийм ингээл байсан сүүлээр нь орлоо ингээл наагур нь гарлаа марлаа гэж хэлсэн. Үгүй гэлээ гэхдээ бидний түүхэн аялал жуулчлалыг аварж байгаа гол бүтээгдэхүүнүүдийн нэг байхгүй. Сурвалжийн мэдэн дээр байна уу? Байгаа. Яг л нөгөө Чингис явж байгаа ташуур олсон. Тэр нь тийм алтан тоногтой байсан уу? Байсан. Тэгээд нөгөө тойрол хаантай уулзаад буцаж явахтаа олсон. Тэгээ яг нэгэн л түүхийн сурвалжтай байгаа энэ зүйлүүдийг олсон газар нь энэ байна гэдээ бүтээн байгуулалтын хийцэн чинь хүмүүс тэгээд очиод үзээд л байгаа байхгүй. Гэтэл бид нар тэр түүхэн үйл явдал сурвалжийн мэдээ бүх зүйлүүд нь байгаад хахад биднэрт бүтээн байгуулалт нь байхгүй зөвхөн эзэн биегүй мөрөөдлийн эсвэл огт оргүй домог гэдэг зүйлийг яриад аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж байхгүй. Тэгэхээр бид нар түүхэн аялал жуулчлалын үн цэнийг бид нар тодорхойлохын тулд их баг том жижигтэй ерөөсөө хамаахгүй. Манайх ингээл юуны андлын өргөөг болохоор бараг л худалчин төсөөллөөр нь бол бараг Эйфелийн цамхагаас өндөр тийм л байх хэрэгтэй юм шиг л ойлгоод ингээл яг үннийг хэлэхэд Египтийн пирамид ч гэсэн холоос харсан фото зургийг их гоё гайхамшигтай болохоос ш яг очиод ингээд үзэж байгаа баримтаар нь харахаар ингээл нурцсан нэг манай одоо эртний сүм хийдийн хотын гадна талын хэрмэн хашааш гэл юм байдаг шүү дээ. Тэгтэл бидний нөгөө нэг ойлгож хүлээж авч байгаа нөгөө төсөөлөл маань яг өнөөдрийн бүтээн байгуулж байгаа энэ салбарт маш чухал эдийн засгийн хувьд эргэлттэй ач холбогдолтой байж болох ийм зүйлүүдийг зүгээр л ингээл нэг сошиалор гөвсөр агаад унгаачихвал гэж харлаа. Тэгээд сошиалор гөвлөө гингүүт нь уурандаа нураачж байгаа бас нэг тийм бурууч юм шиг. За ингэсэн яагаад яг үнийг би болохоор юу ингэж төсөөлж байсан байхгүй яг нэг цонжин болдрох уу
Ерхийдээ ингээд байнга очдог. Тэгээд за Монгол очихоор нэг найзуудтайгаа очие ч юм уу те. Айгүй гоё хүлээлттэй байсан чинь нуурцсан. Би ч одоо очиж амжаагүй шүү дээ. Тийм үү. Тэр надад талаас гоё санагдсан байхгүй юу? Айгүй гоё. Үнэхээр нэг түүхэндээ тийм байна. Үнэхээр очих юм бол одоо энергийн хувьд ч юм уу тийм ээ. Айгүй гоё санагдсан. Гэтэл одоо ингэ байх болсон жоохон харамсалтай. Тэгэл эн чинь бас нэг юу штэ. Яг нөгөө бид нар манай монголчуудын сэтгэлгээ чинь бас их хүлээлттэй байсан байж магадгүй л дээ. Тэгээ арай илүү гоё сайхнаар нөгөө түүхийн юу гэхээр зэрэг нэг хүлээлт нь өндөр байсан баг. Тэгээ тэр хүлээлтэнд таарсан сайхан бүтээл болж чадаагүй бид нарыг гонсойлгосон нэг юм болж байгаа. Гэхдээ эргээ бодохоор бидний эдийн засгийн байдал ямар вүлээ? Тэрэндээ таарч тохируулаад хийсэн ч юм билүү? Гэхдээ ер нь тэгээд бас юм байдаг л бахал та. За яг хөө тэр хэрэгэл болоод ирсэн. Гэхдээ ийм байхгүй юу? Яа, жишээлбэл би зүгээр би өөрөө одоо аялал жуулчлалын ингээ Монгол орныхаа за одоо ингээд бүхэл одоо газруудаар явж илээ. Тэгээд одоо жишээлбэл энэ юу Дорногов аймгийн нөгөө юу гэдэг шүү дээ хар уул гэдэг нөгөө энерги уул гэдэг тийм. Тэгээд тэнд би бас ингээд судалгааны ажлаар ингээд явж байгаад тэнд очиод нөгөө ингээд юу зарж байгаа бэлэг дурсгалын зүйл зарж байгаа хүмүүс байгаа байхгүй. Тэгээд тэндээс би хараад за энд яг Монголд үйлдвэрлэсэн юм байна уу гэж ингээд хараад яваад илээ. Тэгээд яг ингээд бүр Монголд үйлдвэрлэсэн юм алгалтай. Тэгээд бүх хинхэн л ингээд өөр үйлдвэрээ. Тэгээд би хараад нэг ингээд нэг юм зүйлийг айгүй сонирхоод байсан чинь тэр нөгөө худалдаалж байсан хүн хэлж байгаа байхгүй. За ингээд таныг харахаар та энэ Монгол уу мөн үү биш үү гэдээ хараад ах шиг байна. Тэр нь чухал биш ээ. Энэ газраас худалдаж авсан юм гэдэг чинь энэ газрын энерги нь наач шингэсэн, энерги нь хаа олдох вэ гэж хэлэнгүүт надад бүр ингээд амар гой санагдсан байхгүй. Тэгээ би тэр зүйлийг аваад одоо ч гэсэн ингээд би одоо нэлээд олон жил болж байна. Машиндаа байнга зүүдэг байхгүй. Тэгээ яг тэрнтэй адилхан тэр амтлалын өргөө одоо юу гэдгийг тэр нэг давчуу жижигхэн зай байна уу, харанхуй байна уу, юу байна те. Ямар ч гэсэн тэнд очиод нэг хоёр найз хоорондоо за хоёлаа ийм дурсгалтай газар ирсэн юм чи ингээд нэг тэрвэрлдээд за найз нь ингээд болсон шүү найздаа бас ингээд баярлдаг шүү би чамд ийм бэлэг авсан юм а гэдэг хоёр нөхөр тэр нэг юмныхан доор зогсоот ч болтгоо ингээд бэлэг солилцчихсон энэ өөрөө үнц нь багхгүй юу найз нөхөрлөлийн хувьд ч тэр андгааллын хувьд ч тэр тийм мэдээж яг хуу тэр юу гэдгийг их мөнгө бага мөнгө үрсэн эсвэл одоо юу гэдгийг ажил нь дуусаагүй үүд нь нурж исэн нураагүй гэдэг нь бол мэдээж хариуцлагын асуудал. Зүгээр ер нь бид нар тэрэн дээр сошиалд одоо юу гэдгийг энийгээ хурдан дуусгах, энийгээ хурдан одоо тий хүний нүдэнд үзэгдэх хэмжээнд аваач гэдэг ийм шалтгаанаар бол гарах хэрэгтэй байсан юм шиг байгаа. Энэ нэг бол утга нь. Нөгөө талаараа бас бүр нарийн ингээд үзэх юм бол бас цааталтаа одоо юу гэдгийг сошиал орчинд яриад ингээд байснаас илүү бас асуудлууд байсан юм шиг байна. Тэгээ ер нь Монголд бас юм хийхэд үнэхээр хэцүү байна. Ямар ч тохиолдолд. Тэгээд түрүү нөгөө таныг ярьж хахад би бас нэг ганц 2 удаа жуулчтай хөдөө явж исэн. Тэгээд тэр үед сонсч ирсэн нөгөө улаан цутгалаан тасарсан. Өстө маш хүнд ингээд нөгөө донцлогоотой замаар явж очсон чи улаан цутгалаан тасарсан байсан. Ихэд нөгөө жуулчид маань маш их ууралж исэн гэж сонсч ирсэн байхгүй тухайн үед. Тэгээ бодоход одоо яг энэ аялал жуулчлалын салбарт тулгарч байгаа бэрхшээлүүд одоо наад зах нь ингээ байгалийн юм бэрхшээл байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг энэ Монголынхаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгараад байгаа энэ бэрхшээлүүд яг одоо чухам юу байна вэ? Илүү байгалийн тал юм байна уу? Эсвэл одоо нийгмийн эдийн засгийн тал юм байна уу те? Ямар одоо бүс нутгийг ингээ хөгжүүлэх төлөвлөгөө одоо бодлого ингээ тодорхой гардаг уу? Та энэ талаар жоохон ярьж өгөөч. Тэгэхээр ийм байгаа юм л да. Ер нь яг Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монголд ер нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бас их бэрхшээлтэй. За энэ ямар бэрхшээл байдгүй гэхлээр энэ нөгөө байгалийн өөрийнх нь одоо өөрөөр хэлбэл энэ одоо орон зайд өнөөдрийн хүртэл оршин байгаа энэ нүүдэлчдийн төсвөр төвчээрийг одоо шалгасан энэ байгалийн хүчин зүйлүүд байхгүй байгалийн хүчин зүйл. Өөрөөр хэлбэл хаврна гэхэд л одоо маш их шорон шуурга юу гэдгийг те ингээд л хураа одоо бүх зүйл одоо зунна гээл тэгсэн чинь богинохон тэгээд хүүтэн сэрүүн газар бүрээ харилцсан адилгүй. За намарна гэдэг тэгэхээр нэг гоё. За намарна л хамгийн сайхан ч юм уу гэж бодмоор юм шиг те. За тэгээ өвөл нь болохоор одоо юу гэдгийг хахир хатуу. Тэгээ манайхан болохоор өвөл ингээд цастай байгаа юм чинь л өвлийн аялал жуулчлал хөгжүүлнэ гэд бодоод идэг. Цас чинь өөрөө бас өвлийн аялал жуулчлалын зүгээр нэг өнгөл болохоос биш. Манай Монголын цас өөрөө өвлийн аялал жуулчлалын нөгөө суур дэд бүтцэн мөн үгүй биш байхгүй. Манайх ч нөгөө өвлийн үйлрэлтээ 365 хоногийн одоо 365 хоногийн 260 гаруй
цэлмэг байдаг. Нэг ялангуяа өвлийн улирал цэлмэг өдрийн тоо их байдаг. Тэгээд нөгөө цасны гадарх чинь нартай өдөр нь болохоор ингээд цасны гадарх хайлаад тэгээ шөнөний нөгөө тэсгэм хүүтэндээ хөлдөөд тэгээ одоо бүр зарим газрууд бид нар өөрсдөө мэднэ шүү дээ. Тэгээ бүр засмал замаас хатуу болсон цас байдаг үстэй тий. Тэгээ тийм цасан дээр бид нар цан чаргаар гулгах тухай тэгээл цанаар гулгаж байгаа шарвсан чинь ингээд цас үсрэх тухай төсөөлөд байна. Тэгээ бидний энэ орчин нөхцлөө тооцоогүйгээр энэ аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэвэл ерөөсөө байж болохгүй зүйлээ. Яг түрүүнд бид нар хэлжсэн 1990 оноос хойш бид нар ерөөсөө шинжлэх ухааны суурь судалгаа, инновацийн хөгжлийг дагалгүйгээр зөвхөн туршлага яриад цастай юм чинь цасны аялал жуулчлал, өвлийн аялал жуулчлал хийнэ гэл ингээл яриад байдаг. Манай нэг залуу өвлийн аялал жуулчлал хөгжүүлнэ гэл бүргийн маш олон жилийн хичээл зүтгэлийн үр дүнд босон барин байж арай гэж нэг одоо л нэг Монгол төрсэн хаскийн нохоогоор одоо нөгөө юу хийж эхэлж штэ нөгөө өвлийн нөгөө юуны аялал тийм үү нөгөө нохоо чарганы аялал маш олон жилийн хөтөлбөрийн үр дүнд байхгүй. Өөрөөр хэлбэл анх авчирсан хаскийн нохоонууд нь Монголын цасан дээр явж чадахгүй байхгүй. Амтэн хүртэл тэгж яхад чинь хүн ирээд би одоо өөрийнхөө төвчээрийн туйлыг шалгах гэж байгаа ингээл энд ирээд ингээд зогсно гэдэг аялагч бол цөөхөн байхгүй байж болох ч гэсэн цөөхөн. Тэгэхээр бид нар яг Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ? Ямар бэрхшээлүүд байна вэ гэхлээр бид нар бол нэгдүгээр түүхэн өв соёлын тийм үү энэ аяллуудыг илэрхийлж болох, энэ аяллуудыг төлөөлж болох энэ бодит хүчин зүйлүүдийг бий болгох зайлшгүй шаардлага байна. Тухайлбал одоо манад яг энэ соёлын аялал жуулчлал болон энэ байгалийн хүчин зүйлийг хамтд нь уялдуулж хөгжүүлж чадж байгаа бусдын байгалийн зохис бүр газрын туршлага байгаа байхгүй. Бусдын байгалийн зохис бурууд бол яг тэр биологийн олон янз байдлыг хөгжүүлэх тэр нөгөө дахин одоо тэр цөм сүрэг дээрээ тулгуурласан. За дээр нь одоо тэр тусгай хамгаалалтаа газар нутагт авсан биологийн олон янз байдлыг үзэхээр очиж байгаа жуулчид. За тэдгээрүүдийг үзсээд буцаад одоо өөрсдийнхөө нөгөө гэрээт нутгийн иргэдэд түшгэлсэн аялал жуулчлалыг буюу нөгөө гэрээт айлуудтай очоод нэгэнд нь хонь саадаг, нөгөөдгөнд нь үхэр саадаг, нөгөөдгөнд нь сүү цагаан идэ хийдэг, нөгөөдгөнд нь айлд нь очингууд Монгол дээл хувцс ойдог, ойсон хувцсыг өмсөж үздэг ч юм уу те. Ийм иж бүрэн байдлаар хөгжүүлж чадж байгаа. Энэ аюул сайн туршлага байгаад байгаа байхгүй бид нар. Гэтэл бид нар нөгөө зүйлүүдэд төсөөлөхлөөр ерөөсөө нэг аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэхлээр л одоо ерөөсөө ингээд нэг тийм л нэг том нэг л тийм цогцлбор л гээл одоо ерөөсөө нүдэн анаад дайраад идэх байхгүй. Одоо би түрүүнд хэлээш нөгөө олон аймгийн ингээд аялал жуулчлалын мастер төлөвлөгөөнүүдийг боловсрууллаа гэдэг. Алтан оноотой олон зүйл байгаа. Гэхдээ тэр мастер төлөвлөгөөг ингээд боловсруулж явах явцад зайлшгүй өөрчлөхөөс өөр аргагүй судалгаагаа бүрэн дүүрэн өөрчлөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд хүрдэг байхгүй. Яагаад гэвэл нэг аймаг ингээд 20 сумтай байхад л 20 сум болгонд аялал жуулчлал хөгжих ёстой. Яагаад манай сумыг аялал жуулчлал хөгжүүлгүй гэж хэлж байгаа юм. Манай сум тэгж ярих юм бол Чингис хааны морины уяа би Чингис хааны гутлын тав мөр бий гэдэг ингээл дайраад идэг байхгүй. Тэгэхээр бидний энэ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамгийн гол зүйл нь бол үнэхээр энэ түүхэн өв соёл энэ бүх зүйлүүдээ бид нар бодитоор бий болгох чадах тэр бодит хүчин зүйлүүдээ гарах. Аль болгон бид нар домог ярьж, аль болгон бид нар одоо юу гэдэг хийсвэр огторгүй зүйлүүдийн тухай ярих уу гэдэг. Ийм цаг хугацаа биднэрт ирчээ та. За дараагийн нэг хүндрэлтэй зүйлүүд нь юу байдгүй гэхэлэр энэ бүс нутгийн аялал жуулчлалын бүс нутгуудын хоорондын энэ ялгаатай хэв шинж ерөөсө одоо хүртэл тодорхой болдгоо. Уул нь бол хэдийгээр яг Хөвсгөл аймагт очингууд нуур муур ингээл өндөр уул хангаа байгаад байгаа боловч Арангай аймгийн одоо бүс нутаг арай өөр, өмнөд говийн бүс нутаг арай өөр, Хинтийн бүс нутаг арай өөр байж болох ч гэсэн тэнд яг очиод үзэж байгаа одоогийн түвшинд бий болгоцсон байгаа бүтээн байгуулалт буюу бодит нөхцөл байдлууд нь яг авь адилхан байна. Түрүүнд бид нэр ярьсан шүү дээ. Жуулчны хазууд нь бүгд л адилхан. 20 гэртээ бол 92 игнэгээр ингээд бариад өртсөн тийм. Тэгээд бааз болгоно нэг том одоо ресторан гэр байх хэрэгтэй гэж ойлгоцсон тийм. Тэгээд нэг ингээд ийм л юм байх хэрэгтэй гэдээ ингээд төсөөлцсөн. Тэгтэл ингээд бүх зүйлүүд тийм биш болчиход байна. Дээр нь одоо юу гэдгийг тэр одоо Хөвсгөлийн баазд очиод идж байгаа хоолундаа Хинтийн баазд очиод идж байгаа хоолундаа хоёр баг ухтай адилхан байгаад байна. Тэгээ иймэрхүү зүйлүүд биднэрт бол хүндрэл бэрхшээлүүд болж байна. За сүүлийн үед одоо юу гэдэм бэ бид нэр хамгийн их бэрхшээлтэй байсан, хамгийн болохгүй байсан зүйлүүдийн тухай бас одоо юу гэдэг Монгол Улсын одоо засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа олон арга хэмжээнд цаашаалтай зүйлүүд маш их байна. Өөрөөр хэлбэл одоо бид нэр зөвхөн хэрвээ одоо аялал жуулчлал энгийн одоо төвшөндөө үргэлжилж байсан бол өнөөдөр ихэд Монголд 13 авиа компани олон улсын нислэг үйлдэх боломжтой болж байгаа байхгүй 13 авиа компани. Тэгэхээр энэ нөхцөл байдал. За дээр нь бид нэр жилдээ нэг 500 мянган зорчих тээврийн урсгалтай байсан буян тухай одоо Чингис хааны олон улсын нисэх буудлага 3 дахин өргөжүүлээд хөшгтийн хөндийн маш том бүтээн байгуулалт хийж чадлаа. Тэгэхээр
энэ нөхцөл байдлууд бий болж эхэлж байна. За дээр нь одоо юу гэдгийг жуулчдын зам дагуух одоо энэ аялал жуулчлалын гол зорих газруудад хамгийн их хүндрэлтэй байсан энэ жордлонгийн асуудал, энэ нойлын асуудал те энэ бүх зүйлүүдийг бас шийдэж чадчихжээ. За тэгээд одоо энэ юу гэдгийг хил амтай эрүүл уралдаж гэсэн янз бүрийн байдлаар энэ бүх аймагуд маань аялал жуулчлалын бүсүүд маань хатуу уучлалтай авцамаар холбогдож чадлаа тийм. Бид нар нөгөө хүсэж байгаа одоо юу гэдэг төр засаг ийм л юм хийгээд өгөөсэй гэж хүсэж байгаа зүйлүүд нь ихэнх нь яваад байгаа. А одоо төр засгаас биднэрт яг юу шийдэж өгөх ёстой вэ гэхэл нэгдүгээр биднэрт энэ Европын зах зээлийг нээлттэй болох тал дээр маш том анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Европоос ирж байгаа жуулчид дандаа манайх руу транзит хийж ирдэг байхгүй. Шууд нислэг ерөөсөө байх. Манайх Бээжин рүү нисч үтсэн, Милан руу нисч, Бээжин гэнэ уучлаарай, Берлин рүү нисч үтсэн, Франкфурт руу нисч үтсэн, Милан руу нисч үтсэн тийм. Ерөөсөө болохгүй байгаа байхгүй. Тэгэхээр яавал энэ одоо онгоцыг юу Европын нислэгийг бид нээж болох уу? Заавал яагаад Мят Европ руу нисэх ёстой юм? Болохгүй л тэр өөр нисье гэж байгаа бүх авиа компанид бид нар нээж өгөх энэ одоо нөхцлүүдийг энэ засгийн газрын бүх зүйлүүд хийж өгөх ёстой. За дараагийн нэг зүйл нь бол өнөөдрийн 2000 онд баталсан аялал жуулчлалын тухай хууль нийтдээ нэг 14 удаа илүү 17 удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг. А гэлээ гэсэн чинь өнөөдрийн яг энэ харилцааг зохицуулж чадахгүй байгаа байхгүй. Өнөөдрийн энэ харилцаа. Яагаад харилцааг зохицуулж чадахгүй байна уу гэхээр ер нь яг аялал жуулчлалын хоол үйлдвэрлэлийн салбар гэж юу вэ гэдгийг тодорхойлсон нэр томьёо тайлбар байхгүй байна. Тэгэхээр аялал жуулчлалын хоол үйлдвэрлэлийн салбарыг ийм юм байна гэж тодорхойлоод өгсөн хуулийн нэг л зүйл байх юм бол түүнд нь тохирсон бид нар журам гаргачих болох гээд байна л да. А гэтэл тийм зүйлийг биднээс одоо хүртэл юу гаргаж өгөхгүй байна. Чадахгүй байна. Тэгэхээр энэ маань нөгөө аялал жуулчлалын үйлчлэгээний олон янз байдал хөгжөхөд айгүй том тээг болж байгаа байхгүй. Маш том саад болж байгаа. Тухайлбал бид нар ингээд жуулчдаа авчираад нэг өдрийн хоолнд оруулахад за нэг жуулчны сет нэг 30 эдэн доллар ч юм уу болно шүү дээ. Одоо ингээд нэг жуулчны одоо өдрийн хоолны сет ч юм уу тийм ингээд 30 мянга ч юм уу ингээд болно. Тэгэнгүүт нөгөөдөл чи ингээд төлж байгаа мөнгөө нөгөө дамжиж ирсэн бүс нутгаараа явж явах үедээ өдрийнхөө хоолыг эзэн мөнгөтэйгээ харьцуулаад үзэхлээр Монгол маш өндөр байгаа байхгүй. Маш өндөр. Тэгээ нөгөө жуулч заримдаа юу гэж хэлдэг вэ гэхээр би заавал ийм өндөр үнэтэй өндөр зэрэглэл ресторан хоол идэхгүй гэж зүгээр л би нэг хайтайхан Монгол хоолны газар ороод тэгээ магадгүй бүр зарим нь гудамжны хоол идчихээ л да гэхэд тэгэхээр гудамжинд хоол идүүлэх газар байна. Монголд ирж байгаа жуулчид бол юу гэдэг бид нар төсөөлөөл ингээл чи нэг жуулчин зориулаад гоё хоол хийчээч гэдэг. Тэгэхээр нөгөөдөө ингээл бодож байгаа л нэг энд нь ногоо тавиал тэгэл стейк гээл тэг нэг юм дөрвөлжин хээтэй стейк гэж бодоод. Тим юм идэх гэж Монголд уулна ирээгүй байхгүй. Яг үндэ бол цөөвөн хуушуур гуралтай шүл Монголд ирж байгаа жуулчдад нүүр тахалдаг хоол шүү дээ. Тийм. Тэгээд энийгээ бид нар гудамжинд ингээд аялал жуулчлалын ийм зүйлүүдэд хийгээдгүү гэхлээр хуулийн зохицуулт байхгүй. Ийм журам байхгүй гэл ингээд. За тэгээд жуулчны бааз гэж юу вэ гэдэг нэг тодорхойлт байдаг юм. Нөгөө гэр сууцтай ийм байна гэдэг. Заагаад байна. Тэгэхээр жуулчны газар ирэхлээр гэр сууцтай гэж ойлгосон. Гэтэл юу ч байж болно шүү дээ. Тэр хүн жуулчин хүлээж авахд тэнд нь жуулчин очие гэд ингээд ярихад л очдөг байх хэрэгтэй байхгүй. Одоо хэдүүлээ юу яриа л да бүр бодит жишээ кейс яриа л да. Одоо DMD гэдэг манай Монголын Францын зах зээл дээр ажилладаг маш том компани. Юу одоо маш чадвартай компани. Тэгээд тэднийх энэ Өөрөнгөө аймгийн бүрд суманд маш гоё жуулчны бааз барьсан. Тэгээд тэр бааз нь болохоор Монголын нөгөө жуулчны баазуудын стандарттай ерөөсөө нийцдэг байхгүй. Гэр нь юу орно гэхэлэр ингээд зүгээр ийм байлан ингээд дөрөв зүсээд л тэгээд дээр нь банц хадаад маш гоё матрас тавьчихсан. Гэр мөр нь хийцэн чинь дотороо юм хөшиг мөшиг байхгүй зүгээр л ханан ингээд ийл гарцсан. Очсон хүмүүстэй нэг литр 500-ийн ус өгөн тэр нь ингээд одоо тухайн өдрийн хэрэглээ тийм үү ингээд бүр экогийн эко байхгүй. Тэгсэн чинь нөгөө өдөртөр нь аймгийн ч юм уу бусад мэрэгжлийн хяналтынхаа очихлаар манай баазын стандарт мөрдөж байгаа стандарт нийцэхгүй байна. Тийм учраас тэдээр торгоно. Ийм учраас эдээр ингэнэ. Ингээд аялал жуулчлалын нөгөө нэг чөлөө төрсөлтөө буюу тэр нөгөө нэг альтернатив нөхцөлийг ерөөсөө бий болгож өгөхгүй. Яг нөгөө хэвшин стандартаа барьсан учраас манай Монголын жуулчны бааз хинтэд очиж хөвсгөлд очиж яг адилхан байна. Бүр яг. Тэгэхээр ялгаатай байдлаар хөгжүүлэх зүгээрээ гэсэн санаа гарч ирээд байгаа юм тий. Тийм. Бүс нутгийн ялгаатай байдлуудыг бид нэр өөрөөсөө тэр бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн тэр бүтээгдэхүүнийх нь ялгамжаар л хөгжүүлнэ шүү дээ. Түүнээс биш одоо юу гэдгийг хөвсгөлийг бид нар та нар бүгдээрээ цаатан хувц хүмүүс гэж хэлж болохгүй шүү дээ. Тэгэхээр хөвсгөлчүүд бүгд ч урай хаачуд биш тийм үү. Тэгэхээр бусад энэ зүйлүүдээ гаргаж ирэхин тулд хөвсгөлөд очингууд баазууд нь ямар байдгийг, ямар байж болох юм. Тэр баазуудын эзэдүүд өөрсдөө ямар бааз барихыг хүсэж байгаагаар бодож явах хэрэгтэй. Тэгтэл манайх Улаанбаатар хотоос гаргасан нэг одоо юу гэдгийг жуулчны баазын стандарт барайл. Тэгэл тэр стандартаараа ингээд
жижиглэл торгоол дайраад тахлаар чинь бизнес өөрөө хөгжихгүй одоо. Манай хоолны ресторанууд одоо юу гэдгийг өндөр үнэтэй байж болж байна. Өндөр үнэтэд нь үйлчлүүлдэг жуулчд байхад хямд үнэтэй гудамжны хоол идэх, стрит одоо фуд идээд тэгээ Монголын үндэсний өвөрмөц хоолуудыг идээд яваад үзэх хүсэж байгаа хүмүүс байна шин гэж л хэлэх гээд. Тэрний зохицуулалт хэрэгтэй юм байна гэдэг санаа саяны юмас ойлголоо. Тэгээ би манай аялал жуулчлалын салбарт байгаа хамгийн том бэрхшээл одоо ер нь юу гэдгиймдээ үлдчихэд байгаа одоо төрөөс зохицуулж зайлшгүй зохицуулж өгөх ёстой хамгийн том бэрхшээлийн нэг нь бол ерөөсөө энэ хууль эрх зүйн орчин. Харин тийм байна. Тэгээд яг хөгжиж л байгаа юм чи бэрхшээл байгаа цагт тэрийг шийдээл цаашаа явна гэдэг утгаар сайхан тий. Яна сая амар уурч мурлаа ярьсан уу гайгаа. Ууртаа сонсогдоогүй. Гэхдээ ер нь юу бэрхшээлийг ярьж ажлаа асуудал байгаа юм чи шийдвэрлэх процесс гарч ирэх нь ойлгомжтой л да. Тэгээ бид нар ярилцахгүй бол өөрхий ярилцах тий. Тий. Тэр ярилцж тэр чин цаашаа яах вэ гэдэг. Тэгээд энэ хэлэхэд үзэгч сонсогчдоос маань амгалан багшаас асуух асуултаа комент хэсэгт бичээрэй. Тэгээд ярилцлагын төгсгөлд бид нар асуулт аваад харилцан ярилцсан шүү. Сонирхсан асуултуудаа бичээрэй. Мөн бидний яриа та бүхэн таалагдж байгаа бас хэрэгтэй гэж үзэж байгаа байх гэж найдаж байна. Тийм учраас цааш нь шеэр хийгээ түгээгээрэй. За тэгэхээр надад нэг асуулт байна. Аялал жуулчлал хөгжүүлэх нь одоо тийм нутгийн иргэд малчтад одоо ер нь ямар ач холбогдолтой байдгийм бэ? Эсвэл энэ ч одоо тэрэггүй зүйл юм уу гэдэг дээр бас нэг асуулт байгаа юм. Аялал жуулчлалын бизнес, аялал жуулчлалын үйлдвэрлэл өөрөө маш олон ийм салбар нэгжүүдийн одоо өөрөөр хэлбэл маш олон ийм үйлчилгээний одоо хэсгүүдийн яг тэр хамтын итгэлцэл, хамтын ижил түвшний оролцоо, хамтын ойлголцлын хамгийн таатай тэр нэг цэг дээр л аялал жуулчлал бий болдог байхгүй. Түүнээс биш аялал жуулчлал одоо юу гэдгийг амар олон үйлчилгээний салбаруудыг хооронд нь холбочоо тэр холбоосоор дамжиж явдаг тэр олонлог тогтолцоо өөрөө бас яг гоо биш. Хамгийн үр ашигтай байх тэр цэг дээр л аялал жуулчлал өөрөө хамгийн зөв хөгжин гэж би бол хувьдаа боддог. Тэгэхээр энэ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэ тэр одоо олон үйлчилгээний үйлдвэрлэлүүдийн нэгжүүдийн хамгийн нэг том салшгүй нэг хэсэг нь бол энэ нутгийн иргэд буюу малчин өрхүүд юм байна. Тэгэхээр энэ нутгийн иргэд буюу энэ малчин өрхүүд маань өөрөө энэ түүх соёл, Монголын энэ түүх соёл, өв соёлыг уламжлалт ахуйн амьдралыг бүр ингээд тээж яваа хамгийн нандин үнэт өв багхгүй. Хамгийн нандин үнэт өв. Тэгэхээр эднэрийн оролцоог бид нэр хангах тал дээр бол маш их анхаарч ажиллаж явах хэрэгтэй. Эднэр маань өөрсдөө нөгөө талдаа бас их бүтээлч үйлдвэрлэгч байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ орчин үед яригадаад байгаа соёлын үйлдвэрлэл гэдэг үйл явц бол процесс бол тэр малчин өрхөд бол өөрөө аягүй сайн хэрэгжиж явах хэрэгтэй. Мэдээж хүн болгон аялал жуулчлалын тухай ойлголт бас ижил түвшинд байхгүй байх. Тийм учраас бид нэр тэр малчин өрхүүдийн нутгийн иргэдийг энэ аялал жуулчлалын чиглэлээр одоо ойлголттой мэдлэгтэй болгох талд нь бол илүү их анхаарах хэрэгтэй. Гэхдээ аялал жуулчлалын мэдлэгтэй болгох гэж ингээд бид нэг хэсэг бас очиод ингээд баах юм заагаад аялал жуулчлал гэдэг бол ийм байхгүй. Аялал жуулчлал гэдэг чинь ингэдэг. Чи аялал жуулчлалд орё гэвэл гэрийнхээ хажуу дахиад нэг гэр барьчих гэдэг ингээд арай өөр хэлбэрлүү бид нар буруу одоо малчин айлуудыг бид нар хөгжүүлчүүдэй гэж би зүгээр хардаг байхгүй. Тэгээ үүнийгээ дагаад ирсэн чинь юу болж ийнө гэхээр аялал жуулчлалын томоохон хөрөнгө оруулагчид буюу одоо энэ аялал жуулчлалын хөрөнгө оруулалт өндөртэй юм жуулчны бааз нэгтгэлүүдийг бий болгоход ирэхэд бас нөгөө аялал малчин өрхүүдийн маань нутгийн иргэдийн маань оролцоо арай өөр буруу тал руу н ороод ирснээсээ болоод энэ нөгөө амралтын газар жуулчны баазуудад томоохон хөрөнгө оруулалт орж чадахгүй байгаа нөхцлүүд бас үүсэж байгаа. Аль талаас анзаарах хэрэгтэй. Тэгэхээр малчин өрхүүд маань буюу нутгийн иргэд яг юу байх ёстой вэ гэхээр өөрсдийн тэр өвөрмөц онцлог, өвөрмөц ахуй соёл энэ бүх зүйлүүдэд үзүүлж чаддаг, худалдаж чаддаг тийм тогтолцоог л өөрсдөө бий болгох хэрэгтэй байхгүй юу? Түүнээс биш одоо юу гэдгийг гэрийнхээ хажууд гэр барьчаад тэндээ хүн онуулна гэдэг. Энэ бол малчин өрхүүдийн хийж явах ёстой соёлын аялал жуулчлалын үйлдвэрлэлийн нэг хэсэг мөн үгүй бас биш. Бас биш. Яг хөө зүгээр Европод бол байдаг штэ. Одоо нэг фермертэй хүн гэрийнхаа нэг илүү өрөөнд хүмүүс хонуулаад тийм ингээл өөрсдийнхөө сүү цагаан идэгээр ингээл одоо юу гэдэг дайлал тэгээд тэрийг одоо farm tourism энтергээл ингээл явж л байгаа юм agriculture tourism ч гэдэг юм ингээд явж байгаа юм тохиолдлуудыг манайх авчиад шууд Монголдо хуулж авчиад нутагшуулж юусоо болохгүй байхгүй. Бид нар чинь яг юу гэж ойлгох ёстой вэ гэхээр малчин өрх гэдэг маань бол төрөний миний хэлдэг шиг өөрөө бие даасан маш том соёлын үнэт зүйл байхгүй. Тэгэхээр энэ соёлын үнэт зүйлийг үзүүлж таниулах, энэ соёлын үнэт зүйлийг одоо сурталчлах, дэлхийд дахинд хүргэх гэдэг энэ одоо уулзвар дээр л бид нөгөө нэг түрүүний ярьжсэн яг тэр хамгийн зөв огтлцол дээр бид малчаа өрхүүдийг аялал жуулчлалын салбарт татан оруулж явах хэрэгтэй.
Тэгэхгүйгээр тэд нар юу гэдгийг байршуулах хэрэгслийн үйлчлэгээ хийгээд одоо юу гэдгийг тэр гэр буудал ажилуулад байх юм бол хажуу талд нь нэг тэрбум төгрөгийн ч юм уу 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн жуулчны бааз хоногийн одоо 35 минут 45 минут за 110 мянган төгрөгөөр жуулч авах гэхлээр нөгөө талд нь нэг хүний нэг гэрээ 50 мянгаар 60 мянгаар 5 ортой гэрээ зараад иж болох уу гэдэг асуудал байгаад байгаа. Тэгээд эн чинь өөрөө эргээд нөгөө бүс нутгийн хөгжилд айгүй тээг болчиход байгаа. Нөгөө аялал жуулчлалын зорих газруудад. Тухайлбал одоо зүгээр л жишээ авъя л да. Тэрхийн цагаан нуур гэдэг одоо монголчуудын хамгийн их очдог хангаан бүсийн аялал жуулчлалыг хөвсгөлийн аялал жуулчлалын бүстэй, баруун бүсийн аялал жуулчлалын бүстэй холбогдох хамгийн гол юм транзит бүс нутаг байхгүй. Тэгтэл тэнд уул нь бол ингээд тоог нь аваад үзэх юм бол 14-5 жуулчны бааз байгаад байна. 14-5 жуулчны бааз. Тэгэхээр тэр 14-5 жуулчны баазаас бид нэр одоо юу гэдэг тухайн бүс нутгийн орон нутгийн удирдлагууд хангалттай хэмжээний татвараа аваад тэр бүс нутгаа хөгжүүлчих гэхлээр тэд нар хангалттай хэмжээний татвар өгөх боломжгүй байна. Яагаад ийм боломжгүй байгаад байна вэ гэхлээр тэнд очих хөстөө үйлчлэгээнийх нь нөгөө үйлчлүүлэгчдийнх нь тэн хагасыг нь нөгөө нутгийн иргэд авчдаг байна. Нөгөө гэрээ 50 мянгаар зараад тэгээ нөгөө машин хөдөлгөнгөө 40 за 30 хоног гэд ингээд ахлаар нөгөө өрсөлдөөний харьцангуй ийм одоо яах нь ялгаатай ийм өрсөлдөөний шудраг бус ийм хэв шинжүүд үүсчихэд байгаа. Тэгэхээр малчин өрхүүдийг бид нар аялал жуулчлалын салбарт оруулахдаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бий болгогч, соёлын энэ үнэт зүйлийг таниулагч энэ талаас нь тэгээ өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байх хэрэгтэй гэдэг талаас нь бид нар хандах хэрэгтэй. Тэгээ ийм зүйлүүд нь юу байх вэ гэдгүүдийг бид нар энэ малчин өрхүүдэд ялангуяа энэ аялал жуулчлалын бүс нутаг дагуу байгаа энэ малчин өрхүүдэд бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. За аялал жуулчлалын үйлдвэрлэл буюу энэ орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын үйлдвэрлэлийн хамгийн том нэг сегмент нь бол энэ жуулчны бааз амралтын газар аялал жуулчлалын зохицол буруудчуд. Тэгэхээр энэ аялал жуулчлалын зохицол бур жуулчны баазууд болохоор мэдээж байгалийн хамгийн таатай хамгийн одоо үзэмжтэй тийм газруудад түвшиглэж байгуулагддаг нь бол энэ угаасаа л нөгөө байгалийн нөгөө байгуулах ёстой үндсэн хүчин зүйл юм байна. Энэ нь зарим тохиолдолд малчин аяллаа бэлчээр өвлжөө хаваржаа нутгуудтай давхцах юм тохиолдол маш их байдаг тийм. Энэ нь өөрөө нэг талаараа нөгөө тухайн бүс нутагт байгуулагдж байгаа хөрөнгө оруулж байгаа жуулчны бааз амралтын газар аялал жуулчлалын зохицол болоод тухайн бүс нутагт өнөөдрийг хүртэл амьдарсаар ирсэн нүүдэлчин одоо тэр малчин өв соёл хоорондын зөрчил хоорондын ийм одоо үл ойлголцод үүсэх нөхцлүүд бас бий болоод байдаг. Тэгээ энэ нь бол бас нэг талаараа хүмүүсийн хувьд анхаарал татж байгаа нэг одоо зүйлүүд байна. Тэгээ энийг хэрхэн зөвш яаж шийдвэрлэх вэ гэдэг нь өөрөө айгүй чухал асуудал та. Нэг удаагийн ч үгүй юм уу нэг хүчин зүйлээр бол бид нар энийг шийдвэрлэх боломжгүй. Гэхдээ малчин өрхүүд бол аялал жуулчлалаас үр өгөөжөө тодорхой хэмжээнд бүтэж байгаа. Тодорхой хэмжээнд эдийн засгийн чадамжаа бол бүрдүүлж бий болгож чадж байгаа л гэж бодож байна. Сая тэр одоо нөгөө малчт хоорондоо хоршоод нөхөрлөл бий болгоод одоо энэ эдийн засагт одоо өөрсдийнхөө ахуй амьдралд одоо хувь нэмрээ оруулж ийн гэж байна шүү дээ. Та тэгэхээр яг энэний сайн одоо жишээ байна уу? Одоо хэрхэн яаж ингэж хоршоолол нөхөрлөл бий болгож үр ашгийг хүртэж байгаа тийм жишээ байна. Тэгээ аялал жуулчлал өөрөө түрүүнд бид нэр хэлсэн шүү дээ. Маш олон ийм үйлчлэгээний зааг одоо тэр уулзуур дээр бий болно. Маш олон одоо санаанд оронгүй бүр үйлчлэгээнүүдийг ч бий болгож ийж аялал жуулчлал өөрөө үүсдэг. Тэгээ яг үүнтэй адилхан малчид өөрсдөө хамгийн нэгдүгээр зүйл нь бол энэ нэгдмэл нэг ойлголттой байх гэдэг асуудал байна. Тэгэхээр энэ нэгдмэл нэг ойлголтыг бий болгох нь бол малчдын хувьд бол малчид яг орон нутгийн иргэд гэж ярих нь зөв ч юм болов. Тэгээ хувьд бол ач холбогдолтой зүйл байна. Тэгээ ийм сайн жишээ гэхээр ер нь бол олон газруудад байна. Дахиад бас нөгөө устаагаа ярилтаа биш. Тухайлбал аялал жуулчлал яг ингээд эрчимтэй хөгжиж байгаа бүс нутгуудад өөрөөр хэлбэл одоо юу гэдгийг нөгөө хөвсгөлийн орчмын бүс нутгуудад байна. За хорог тэрхийн цагаан нуур орчмын бүс нутгуудад байна. За мөн одоо энэ хинтийн бүс нутгуудад энэ байгаль хамгаалах нөхөрлөл хоршоод дээр тулгуурласан бас энэ нутгийн иргэдэд аялал жуулчлалыг дэмжих юм том хөтөлбөрүүд байна. За тэгээд энэ сүүлийн жилүүдэд энэ Европын сэргээн босголтын банкнаас зарлж байгаа олон юм одоо төслүүдийн нэг нь бол энэ нутгийн иргэдийн амжиргааны их усүрийг тэтгэх дэмжих ийм зорилготой нөхөрлөл одоо байгуулах ийм том төсөл бол одоо миний санджаагаар бол 3 аймгийн нутагт хэрэгжиж байгаа. Энэ нь бол нэг нь Увс, нөгөөх нь
Баян онгор, Сэлэнг аймаг шиг санаад байна. Ийм 3 аймагт хэрэгжиж байгаа байна. Тэгэхээр энэ малчин өрхүүд хэдий ч нэ үйлдвэрлэлээ хоршин, төдий ч нэ тэдний хувьд хүмүүсээ өөр дээрээ байлгах, удаан барих ийм зүйлүүд болно. За нэг нь хоршоод бий болгоцсон байгаа энэ малчин одоо нутгийн иргэдийг хэн хамгийн их ашиглах ёстой вэ гэхлээр жуулчны баазууд. Аялал жуулчлалын зохицлууд байхгүй. Тэгэхээр манад болохоор жуулчны баазын үйл ажиллагаа үйлчлэгээ болоод юу гэмдэ ганц нэг одоо морин аяллаа хөтөлбөр ч юм уу ойр тойрондоо ганц нэг одоо явах юм хөтөлбөр үзүүлжил байгаа болохоос биш. Нөгөө жуулчны баазуудын маань бүтээгдэхүүн үйлчлэгээ зөвхөн ор хоногоо зархал болчиход байгаа. Угтаа бол аялал жуулчлалын тур оператор байгууллагууд яаж авах ёстой вэ гэхээр өөрийнхөө жуулчдыг хүргэж өгдөг. Одоо хүргээд өгчөж байгаа. За өөрийнхөө жуулчдыг хүргээд өгчөж байгаа юм чинь тэр ойр орчмын тэр одоо бүтээгдэхүүн үйлчлэгээ таниулах, ойр орчимдоо аялал хийх тэр үүргээ болоод жуулчны бааз нь өөрөө зохион байгуулдаг. Тэр зохион байгуулж байгаа хяналтанд зохион байгуулалтанд нь тур оператор нь өөрөө хяналтаа тавиад явдаг. Тэр жуулчны баазуудын бүтээгдэхүүн үйлчлэгээний дотор тэр ойр орчмын бүс нутагтаа байгаа малчин айл өрхүүдийн нөгөө соёлын бүтээлч үйлдвэрлэл болон өөрсдийн гар урлалын өөрсдийн тэр үзүүлэлт гэсэн байгаа. Тэр зүгээр нэг гэртээ нэг одоо юу гэдгийг нэг жижигхэн концерт тоглоход л эн чинь өөрөө үзмэр واخгүй уулна бол тийм. Ийм зүйлүүдийг бий болгох тал дээр энэ манай аялал жуулчлалын хөгжил цаашдаа бол чиглэх байх гэж бодож байна. Тэгэхгүйгээр малчин өрхүүд одоо хоршооллууд бол дангаараа одоо юу гэдгийг аялал жуулчлал руу шууд ороод ирнэ гэдэг нь бас нэг төвхтэй. Тийм. Өөрөөр хэлбэл тэдний одоо мэдлэг боловсролоос эхлээ. За тэд нэр захиалагчаа хаанаас олох угаас ихсүүлээд хинтээ гэрээ байгуулахаас ихсүүлээд ингээ ярих юм бол олон бэрхшээлтэй асуудал байгаа. Тэгвэл үүнийг бид нар яаж зохицуулж өгөх ёстой вэ гэхлээр ер нь бол тур оператор байгуулах гэдэг бол энэ аялал жуулчлалын бусад энэ сегментүүд рүү бол зөвхөн жуулчдаа хүргэдэг. Тэр хүргэсэн газар болгоноос бүтээгдэхүүн үйлчилгээгээ авдаг. Тэр бүтээгдэхүүн үйлчилгээнд дээр өөрсдөө хяналтаа тавиад одоо ингэж явдаг. Тэгээд тэр өгсөн бүтээгдэхүүнд тохирох бүтээгдэхүүнийх нь одоо өртгийг нь төлдөг. Ийм тогтолцоо руу шилжих цаг үе ирж байгаа болов. За магадгүй ер нь бол ингээд технологийн хөгжил энэ бүх зүйл энэ ковидын дараах нөхцөл байдлаас ингээд анзаараад ирэх юм бол магадгүй аялал жуулчлалын салбарт тур оператор байгууллагуудын үүрэг оролцоо нэлээд сулрах би бол хандлага ажиглахдах болов гэж бодод. Өөрөөр хэлбэл дэлхийн өнцөг боломжоос хаанаас ч хамаахгүй хинч бүкинг хийгээд юугаач захиалчд болж штэ. Тэгэхээр яг тэр бүкингийг зохицуулж исэн одоо тур оператор нь дамжлага өөрөө ингээд айжиндаа шахагдах болов гэж хараад байна. Яг гэхдээ манай Монгол шиг ийм одоо юу гэдэг орчин үеийн технологи бүрэн дүүрэн нэвтрэг байгаа улсын хувьд бол харьцангуй хол юм шиг сонсогдож байгаа боловч хурцтай хөгжлөд авах юм бол ойрын хугацаанд тийм магадгүй 10 жилийн дараа гэхэд энэ бүх зүйл өөр болсон байх болов гэж би зөвхөн харж байгаа. Тэгээ үүнийгээ дагаад 10 жилийн дараа тур оператор байгууллагуудын үйл ажиллагааны эрчим сулраад ирэхдээ зэрэгцээд тэр орон зай дээр өөрсдөө нөгөө малчин өрхүүдийн болон жуулчны баазуудын бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэл нь шууд захиалгын систем руу ороод ирэх юм боломжууд нэгдэх болов гэж харж байгаа. Харин тийм байна. Тэгээ энэ дээр сая сонсож байхад бол яа харахгүй нөгөө энэ сүүлийн үед бид нар соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж их ярьдаг болсон. Үнэхээр л одоо тэр аялал жуулчлал болон нутгийн иргэдийн амжиргааны их өсвөртэй холбох энэ боломжууд бол бас байна гэд та өөрөө ярьж штэ тий. Тэгээ энэ дээр дахиад нэг жоохон дэлгэрүүлээд ярьж өгөхгүй юу? Яг яаж одоо тэд нар жишээлх юм бол бүтээлч үйлдвэрлэлд оролцох юм бэ? Тийм. Тэгэхээр энэ соёлын бүтээлч үйлдвэрлэл гэхээр ер нь бол соёлтой хамаарж байгаа маш өргөн ойлголтууд байгаа. Энэ соёлтой хамаарагдж байгаа энэ өргөн ойлголт, энэ өргөн харилцаа, энэ одоо үнэт зүйлийг яаж бид нар эдийн засгийн эргэлтэнд оруулах вэ? Яаж энд бид нар инновац шингээх вэ гэдэг асуудал баггүй. Тэгэхээр малчин өрхүүдийн түрүүнд бидний ярьж байгаа шиг малчин өрхүүд нөгөө нэг тэр соёлын бүтээлч үйлдвэрлэл рүү буюу өөрсдийн энэ тээж байгаа энэ өв соёлоо сурталчлан таниулахаас илүүтэйгээр илүү зүгээр амар байж болох хажуудаа гэр барьчих гэдэг л энэ энэ одоо үйлчлэгийг сонгоод байгаа нь өөрөө жоохон нэгдүгээр өрөөсөө дутагдaltaй. Хоёрдугаар өнөөдрийг хүртэл манай Монголын аялал жуулчлалын салбарт хамгийн дутагдaltaй байгаа зүйл нь бол энэ гар урлалын үйлдвэрлэл байхгүй. Гар урлалын бүтээгдэхүүн. Үнэхээр дутагдaltaй байдаг. За манай нийт гар урлалын бүтээгдэхүүний бараг 70% нь бол урдаас ирдэг. Яг үнэндээ бол. За үлдэж байгаа нэг 30% нь бол дотоодоо үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүн. За тэгээд дотооддоо үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүнүүдэд дотор яг үнэхээр нөгөө жуулчдын хэрэгцээ сонирхлыг буюу яг аялагч жуулчдын хэрэгцээ сонирхлыг
дагсан тэдгээрүүдийг бий болгох хүч бүтээгдэхүүн байна уу гэвэл харамсалтай маш бага. Маш бага. За одоо дахиад одоо юу гэдэг юм бэ нэг ингээд жижигхэн дугуй эсгий тайр хэлбэр эсгий дээр гаргаад тэгээд нэг хээ одоо ингээд түл тавьчаад тэгээд дээр нэг дөрвөн шагаа цэвэрлж тавьчаад тэгээд үүнийгээ бид нар нөгөө сүнээр гэж бодоод байгаа байхгүй. Сүнээр гэж бодоод. Гэтэл сүнээр гэдэг чинь өөрөө би зүгээр одоо ингээд судалгааны явцад харахад сүнээр гэдэг бол эсвэл маш их үнцэнтэй. Эсвэл маш ховор. Эсвэл маш энгийн. Баян хэрэглэгдэж явах хүчин зүйл байх хэрэгтэй байхгүй. А түүнээс биш ингээд манай одоо юу гэдгийг ингээд ийм зүйлүүд маань өөрөө яг сүнээр гэдэг энэ шаардлагыг хангаж чадж гинөө хангаж чадахгүй байна уу гэдэг ийм зүйл. А үнэхээр шагаа тоглоом бол монголчуудын хувьд бол үнэхээр гайхамшигтай одоо юу гэдгийг өв соёл тийм үү одоо тэр хүүхдийн хөгжил төлөвшөлт хүмүүжил одоо тэр бүх зүйлд бол үнэхээр ярьшгүй зүйл. А тэгвэл энэ өөрөө сүвнэр юм уу эсвэл жуулчдыг зугаацуулах тэгээ жуулчдад нөгөө соёлынхоо өвийг тайлбарлаж ойлгуулж өгөхөд зориулагдсан хэрэглэгдэхүүн юм уу гэдгээ бид нар ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Бид нар малчин айлд одоо юу гэдэг нутгийн малчин айлд ороход тэр айл өөрөө соёлын одоо үйлдвэрлэлийн процессыг явуулдаг шүү дээ. Уул нь бол яг монголчуудын тэр уламжлалт одоо тэр зочин хүлээ авах те зочин ухтах тэр соёл бол үнэхээр одоо гайхамшигтай шүү дээ. А гэтэл манайхан болохоор тэр өөрсөндөө байгаа тэр зүйлээ илэрхийлээл одоо юу гэдэг гадна үүдэнд нь жуулчин ирээ зогсоход л те бүгд үүдэндээ гарч ирэл нөгөө зочноо ухтаж аваад гэрлүүгөө оруулаад суулгаад цайгаа өгөөд тэгэл идэгээ амсуулаад те тэгэл одоо ингээл дараагийнхаа процессыг хийлгүүлээл тэгээд тэр хойно хүүхдүүд нь шагаа тоглоод магадгүй тэр шагаа тоглож байгаа тоглоомыг та тоглохыг хин нэгний тоглохыг ураад те ингээд энэ тоглоомд оролцуулаад тэр хооронд хоол нь болоод тэр хооронд шимээ юмаа өгөөд те ингээд магадгүй одоо манад ирсэнд баярлалаа гэд манай энэ хүүхэд танд одоо Монгол ардын нэг эсвэл нэг ийм хөөрхөн дуу заавал Монгол ардын ч биш нэг ийм хөөрхөн дуу дуулуулж үзсэн ингэж бүжиглүүлж үзсэн за одоо ингээ манай гэр ингээ танилц энэ манай одоо юу гэдэг те энэ манай автар байна энд бид нар ийм юмаа хийдэг энэ манай бурхан шүтэн байна эндээ бид нар ингэдэг ингээд бид нар нэг хүнийг нэг Монгол гэрт оруулахад багадаа нэг 2 цаг зүгээр л соёлын бүр уран сайхны бүр юугаарч төсөөлшгүй нэг ийм үзий байгаа байхгүй. Энийг л бид нар хөгжүүлэх хэрэгтэй. Энийг л бид нар соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж ойлгоод байгаа юм л гэж. Монголыг ер нь яах гэж ер нь зорж зорж ирдэг вэ? Төрөний таны хэлсэн хөвсгөлийг үзгэж Монголд ирдэг үү, Монголыг үзгэж хөвсгөлд ирдэг үү гэж би бодоол байна л та. Тэгээ одоо энэ гадаад ингээ Америкт байхад олон хүмүүстэй таардаг. Тэгэл Монгол гэхээр Чингис хаан гэж мэддэг байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө баг 100-ны баг 70-80% нь би Чингис хаанаар мэднэ гэж тэгдэг. Тэгэхээр одоо тэр хүмүүс Монголд би очимоор байна гэдэг боловч очихоор одоо Чингис хааны ганц хөшөө байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яг юуг үзэх гэж жуулчд ирээд байна вэ? Монголын яг төөх соёлын үнэт зүйл хэр энэ аялал жуулчлалд нөлөө үзүүлээд байна вэ? Яг таны судалгааны юунаас харахад. Тэгэхээр ийм байгаа юм л да. Ер нь яг үндсэндээ Монголд ирж байгаа гадаадын жуулчдын буюу өөрөөр хэлбэл бидний энэ аялагч жуулчдын зан төлөв энэ хэрэглэгчдийнхаа зан төлөв хэрэгцээ сонирхол ямар түвшинд байна уу гэдэг зүйл дээр нэгдсэн бодлогоор нэгдсэн байдлаар хийцэн томоохон судалгааны ажлууд үндсэндээ бол алгаа. Үннийг хэлэхэд одоо юу гэдгийг 1990 оноос хойш за бүр боли 2010 оноос хойш аялал жуулчлалын бас нэгэн шин ингээд үе эхэлсэн гэж бодох юм бол энэ хугацаанд ч гэсэн одоо наривчилж хийгдсэн судалгаанууд алга. Зүгээр яг нэг ганц нэг судлаачийн хийсэн те ганц нэг судлаачийн эсвэл нэг байгууллагын нэг 50 юм уу 100 хүнээс авсан нэг ийм судалгааны юунууд бол анзаарагдаад байна. Гэтэл 50 юм уу 100 хүн гэдэг чинь 500 мянган хүн ирж байгаа энэ зах зээлийн хувьд бол өчүүхэн жоохон хэсэг тодорхойлж боломгүй хэсэг баггүй. Тэгэхээр бид нар энэ хэрэглэгчийн зан төлөв гэдэг энэ хүчин зүйлүүдээ бид нар хэрхэн ойлгох вэ гэдэг айгүй чухал байгаа асуудал. За тэгвэл нэгэнт яг одоо бид нар ингээд одоо бэрхшээл байгаа ч гэсэн ер нь тэгвэл Монголд яг явах гэж юуг зорж ирдэг юм бэ гэдэг асуудлуудыг ярихлаар ер нь бол монголчуудын одоо саяны яг Эрдэнэ жаргалыг хэлдэг Монголыг ер нь яаж таньдаг юм бэ гэдэг асуудал. Хамгийн түрүүнд бидний түүхээр мэддэг байхгүй. Түүхээр мэддэг. За дараагийн нэг зүйл нь болохоор бид нар болохоор тэгээд эдийн нүүдлийн соёл, нүүдэлчдийн соёл ахуйгаар биднийг бол таньдаг ч гэдэг юм уу. Эсвэл одоо тэр онгон зэрлэг байгаль гэрийг үзэх гэж ирж ийн ч гэдэг юм уу. Нэг ийм ойлголтууд
байгаад идэл та. Гэтэл яг ухтаа агуулгаар нь аваад үзэх юм бол үндсэндээ бол Монголын аялал жуулчлалыг Монгол орныг нэгдүгürt ердөө зүгээр л танин мэдэх гэж ирээд байгаа. Ердөө зүгээр л танин мэд. Энэ яг юу юм? Тэр байтугай одоо юу гэдгийг одоо тэд нэр англиар бараг худалч нь те ямар ярьж чаддаг бол яаж ярьдаг бол гэдгийг бараг худалчинд үзэхийн тулд тэр гайд хийдэг хүмүүс нь ямар хүн хүмүүс байд юм бол тэр охид бүсгүүчүүд нь ямар хүн байд юм бол тэр малчин нь ямар байд юм бол ер нь Чингис хаан чинь ер нь гэдэг төсөөлөд ингэж л ирж байгаа байхгүй бидний хувьд бол мэдээж сүүлийн жилүүдэд ялангуяа нь олон улсын зах зээл дээр одоо энэ бидний явуулж байгаа энэ судалгааны үр дүнд ч тэр зарим одоо бүр жуулчид бүр өөрсдөө бидний одоо сонирхоогүй одоо олж харж чадаагүй байсан ч гэсэн чадаагүй байсан тэр аяллаа хөтөлбөр бүтээгдэхүүнүүдийг хүртэл өөрсдөө бий болгоод ингээ Монголд ирж байгаа тохиолдлууд байна шүү дээ. Тухайлбал одоо юу гэдгийг сая коронавигийн өмнөхөнтэй 2018 онд илүү Солонгосын нэг тийм нэг нэртэй хамтлаг ирээ те. World програм машин хөслөл говьор явж байгаа тэрнгээрээ зураг хийгээд Instagram дагагчдын тоон хүртэл хэдэн саяар нэмэгдсэн. Түүнийг нь дагаад өөх Монголд одоо ийм баг харь гаргийн юм шиг ийм байдаг юм уу те. Монгол чинь ийм сонир машин байд юм уу гэд ингээд ирж байна гэдэг зүйл бодоо. Тэгэхээр өнөөдөр хүртэл бидний энэ хадгалж ирсэн үүх түүх өнөөдөр хүртэл энэ хадгалж яваа энэ өв соёл өөрөө л Монголын одоо сонирхох гол сегмент гол зорилттой зүйл байна. Тийм учраас бид нар энийг яаж дэлхийд дахин таниулах вэ гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгэхээр дэлхийд дахин бид нар таниулж байгаа арга маань тур оператор байгууллагуудын гаргасан бүтээгдэхүүнээр дамжиж гараад байгаа учраас тэр бүтээгдэхүүний мэдээллийг авахлаар нөгөө хөвсгөлийн гой байгаль нөгөө говийн нөгөө нэг тэр нэг өвөрмөцнийг ийм сонин дүр төрх нь тэднэрт сонирхолтой өвөрмөц харагдаад байгаа учраас тийшээ очиж тэгингээ Монголыг үзчихийл гээд байгаа болов уу гэж зүгээр би хувьдаа боддог. Тийм болохоор бид нар яах ёстой вэ гэхээр энэ дэлхийд дахин энэ нүүдлийн энэ өв соёлоо энэ одоо бүр зүгээр л өдөр тутмын ахуй соёлоо танилцуулсан, таниулдаг, ойлгуулдаг ийм зүйлүүдийг бид нар бол хийх хэрэгтэй юм шиг байна. Мөн дээр нь энэ дэлхийн нэлээд олон энэ улс орон хотуудад өдөр болдог шүү дээ. Нөгөө Монголыг таниулах өдөр, Монголыг сурчлах өдөр гээл те. Одоо тэгэл Монгол наадам гээл те. Тэгээд эн чинь өөрөө ингээл санамсаргүй байдлаар ч юм уу эсвэл бодлогоор ч юм уу өшөө нөлөөгөө тэлж өшөө одоо өдрөө давтамжаа нэмж тэгээ энэ Монгол руу чиглэх жуулчдын урсгалыг бүр ялангуяа Европоос чиглэх жуулчдын урсгалыг нэмэх шаардлага тулгараад байна. Японд жишээлх юм бол жуулчдыг ингээ анзаараад их сонин судалгаа гард юм байл шүү. Японочдын зан төлөвийг ингээ анзаараад тухайн одоо нэг сард ингээд үгдгээ Монгол бүх төрүүлээд ч юм уу эсвэл нэг Монгол бүх ингээд доороос ингээд амар амжилттай цойлоод гараад ирэхлээр Монголыг сонирхох хүмүүсийн тоон дагаад нэмэгдэж идэг. Тэгээ яг энтэй адилхан бид нар ингээд үзэх юм бол бидний ерөөсөө л энэ байгаа Монгол хүмүүсийн зан төлөв өдөр тутмын амьдрал ахуй тий. Тэгээд энэ байгальтайгаа маш уялдаа холбоотой байгалаа шүтэж амьдарч байгаа энэ зан үйлүүд өөрөө л Монголыг одоо дэлхийд таниулах. Тийм. Монголыг одоо дэлхийд сурталчлах хамгийн гол зүйл бол. Тэгээ бид нар ингээд зарим нь шоолоод идэв. Одоо зарим нь шүүмжлээл тий. Одоо ингээд ерөнхийлөгч нь овоо дахлаа гээл тий. Тэгээд ийм одоо том өв соёл тээж яваа улс үндэстэн орчин үед тэгээд орчин үеийн улс шүү дээ одоо бид нар чинь яг амар одоо бид нар Африктэй төсөөлөлтгүй л үүдээ өөрсдөө тий. Эдгээр одоо яг хөгжил буураа улс орн ч гэсэн арайч бас Африкт төсөөлдөггүй байлгүй. Тэгэхэд ийм одоо юу гэдгийг орчин үеийн хөгжилтэй энэ хоёр том гүрний дунд ингээд өөрсдийн үндэсний бахархал өв соёлоо тээгээд хил хязгаараа хамгаалаад байгаа энэ улс үндэстэн байгаль дэлхийгээ их дэлхийгээ яаж шүтэж одоо юу тий яаж ингэж байна вэ гэдгийг харуулах юм бол хүн болгон бахархах байх гэж боддгийг. Яг уу бид нэр баахан мөнгө зарлаа тэдэн олон жип очлоо гэж шүүмжлээд байгаа боловч яг үнэт зүйл талаас нь бид нар дэлхийд таниулж чадах юм бол монголчууд чинь ер нь тий хамгийн эко артун эко соёл байх шүү гэдгийг л ойлгуулах юм зүйл байхгүй. Тэгээд энэ талаас нь бид нар зөв талаас нь харуул болох байхаа л гэж ярьж байна тий. Тэгэхээр зэрэг бас энэ дээр бол нөгөө бид одоо соёлынхаа өв одоо энэ үн тийм соёл өв соёлынхаа тийм дархлааг нь одоо яаж хадгалах юм бэ? За тэгээ нөгөөтэйгүр энэ манайтай одоо аялал жуулчлалаараа өрсөлдөж байгаа тийм ямар улсууд байдгийн бол тэгээ бид нар тэгээ тэднээс юугаараа ялгарах онцлог байдгийн бэ гэсэн нэг тийм бас асуулт байна л да. Тэгээ заастаа баг бодмоор асуулт авах ч гэдэг шүү. Тэгэхээр юу байна л да?
бид нэр аялал жуулчлал бас эдийн засгийн хувьд ашигтай одоо далд экспорт, ногоо эдийн засаг, утаагүй үйлдвэрлэл ингээд одоо эдийн засгийн тэргүүлэх салбар гэдэг ингээд яриад байвал бас дуушгүй их давуу талтай. Гэхдээ нөгөө талд нь бас том сул тал байдаг. Бас том сул тал байдаг. Энэ сул тал нь бол нөгөө унган буюу нөгөө унган тэр соёлыг өөрөөр хэлбэл тэр уламжлалт соёлын амьдралын хэм маягийг маш богино хугацаанд өөрчилдөг нэг тийм сул тал. Өөрөөр хэлбэл Монголд ирж байгаа зочин соёл, Монголд байж байгаа эзэн соёл, энэ хоёрын хооронд үүсэж байгаа шилжих буюу нийтлэг соёл, энэ хоёрын дундаас үлдэж байгаа үлдэх соёл гэсэн ийм соёлын ийм хид хідэн одоо ийм харилцан үйлчлэлүүдийг бий болгож яддаг байхгүй. Тэгэхээр энэ үлдэж байгаа буюу нийлж байгаа, саармагчж байгаа энэ соёлууд бол өөрөө бас тухайн улс үндэстний энэ өвөрмөц одоо энэ соёлын дархлаа, өв уламжлалыг гээгдүүлдэг. Энэ өв уламжлалыг нөгөө зөвхөн нөгөө нэг одоо юу гэдэг юм бэ? За би үгийн сонгож чадахгүй, буруу сонгоцсон байж магадгүй шүү. Дүр эсгсэн байдлаар үлдээгээд байх тийм тал ажиглагдаад байдаг байхгүй. Одоо жишээлбэл юу гэдэг юм бэ? Хөрх юм тэр нөгөө хойд Африкч нь хүчтэй байх үед тэр Египтийн одоо аялал жуулчлал гэдэг ч юм уу тест гайхамшигтай байлаа шүү дээ. Одоо баг дэлхийд одоо жуулчин хүлээж авах улс орныхоо тоогоор дэлхийн шилдэг 10-т явдаг байсан. Тэгээд тэр нийлийн савын соёлыг ингээд үзэхээр ирж байгаа хүмүүс нөгөө ингээд те зочин завир урслаа шүү гэдэг тэнгууд нь 3 ямаагаа ингээд нэг те тайц шиг юмдэгөр ингээд туугаал явж байгаа юм шиг. Магадгүй айжимдаа одоо жуулчдын тоо маань өөрөө хитэрсэн масс хэлбэрийн аялал жуулчлал идэвхтэй ингээд эрчимжсэн байгаа энэ үед бол магадгүй бид нар энэ соёлын үнэт зүйл, соёлын дархлаагаа гээх хитрхийн юм дүр эсгсэн, хитрхийн нэг юм зохиомл юм хандлага руу аваачиж магадгүй юм гэдэг зүгээр юм болгоомжлол бол байдаг. Нөгөө талаас соёл гэдэг бол өөрөө зөвхөн одоо юу гэдгийг хадгалагдаад одоо биел нүүдэлчин гэдэг энэ соёлоороо хадгалагдаад үлддэг бас зүйл биш. Энэ өөрөө ингээд айжиндаа ховсож өөрчлөгдөж идэг. Өөр бусад зарим соёлуудыг хүлээн зөвшөөрч түүнд ингээд шингэж идэг ийм бас хандлагууд байдаг. Одоо юу гэдэг нь манайхан баг одоо Солонгос хүн, Хятад хүн хоёрын зургийг тавьчаад энэ аль нь сайн бэ гэдэг юм бол юу ч бодохгүйгээр Солонгос хүнийг л сайн гэж хэлэх баг. Одоо тийм болтлоо бид нар нөгөө ингээд соёлын одоо довтлогоо соёлын шуурганд автж байгаа энэ үед бол энэ уламжлалт соёлын дархлаа бол аялал жуулчлалын ч болон бусад одоо энэ олон хүчин зүйлийн нөлөөллөөр бол сулрах одоо магадгүй үнэт зүйлээ алдах юм одоо асуудал бол байж болох юм а гэдэг юм болгоомжлол бол байгааг бол бас муу харахгүй хаа. Магадгүй одоо бид нар ингэж байгаа шүү дээ нөгөө одоо манайхан муухай юм а гэж ярьж байгаа халгалж байгаа саяны ингээд одоо 2020 болон 21 оны энэ аялал жуулчлалын дотоодын аялал жуулчлалын энэ их том урсгалыг дагаад одоо муухай юм а монголчууд одоо муухай шүү гэж хэлэгдэж байгаа ийм дүр зургууд бол маш их анзаарэгдэж штэ. Одоо юу гэдгийг зүгээр л ингээд байж исэн литр суу Улаанбаатараас үнэтэй болчлоо 2000 болчлоо 3000 болчлоо тий. Нэг хон одоо арайчтай эн чинь хонь үсттэй 400 мянга бахтай яах төвтэй гэж ингээд ярьж байгаа зүйлүүд байна гэдэг чинь энэ нөгөө нэг үлдэх соёлын хэв шинжүүд орж ирж байгааг нь хамгийн нэг том жишээ байхгүй. Одоо бараг айлд ороод орохлоор цай хийж өгч байгаа. Ялангуяа энэ аялал жуулчлалын гол бүс нутаг зам дагуух айлд ороход яг цай хийж өгч өгөх нь бол өгж юм. Яг ай цагаагаа дийлгээд ингээд ухтаад авах айл бараг байна уу гэвэл байхгүй болж эхэлж ийн гэдэг чинь энэ нөгөө соёлын үнэт зүйл нөгөө бидний ярьдаг зочломтгой найрсаг тий тэр одоо соёл маань бол айжимдаа гээгдэж байгаа гэсэн. Энэ бол хамгийн том бас болгоомжлол. Тэгэхээр үүнээс бид нэр яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бид нэр энэ аялал жуулчлалын зорих газар болон аялал жуулчлалын бүс нутгуудад бид нэр үндсэн аялал жуулчлалын бүс түүнийг дагсан, түүний гадна талаар хүрээлж байгаа энэ сабвуфер буюу одоо энэ хамгаалтын нэг юм тодорхой нэг орон зай. Тэгээд түүний гадна талд нөгөө одоо жинхэнэ нөгөө нутгийн иргэд ч юм уу ингэж хил заагийн тодорхойлж өгөхгүй бүх нутгийн иргэдийг нөгөө аялал жуулчлалын зорих газар аялал жуулчлалын бүс нутгууд руу оруулчихлаар ийм хандлага, ийм зүйл бол байсаар байх болно. Энэ бол бас болгоомжлох ёстой асуудал. За дараагийн ярих гэдэг зүйл маань бол дараагийн асуултнаас бид нар л ганцхан нүүдэлчдүү гэдэг асуудал байдаг л да. Яг үнэхээр яг өргөн удам нутагтаа жинхэнэ сонгодог утгаараа нүүдэлж байгаа нь бол бид нар байж болох талтай. Гэхдээ Европын зах зээлд хамгийн ойрхон байгаа одоо миний мэдгийн Станы орнууд гэж ярьдаг шүү дээ, Тажикстан, Узбекистан гэх тийм үү. Тэгээ эдгээр бол Европтой бол маш ойрхон нэгдүгээр. Хоёрдугаарт Европ руу бол маш нээлттэй, маш олон нислэгтэй. За тэгвэл тэд нар өөрсдөө
бид нар ч гэсэн нүүдэлчд, бид нар ч гэсэн гэртээ, бид нар ч гэсэн хонь адуу мал үхрэ, тэгээ моринд гарамгаа, бид нар ч гэсэн ийм юутай. Тэр байтугай бидний бүр ийм гоё хоолтой гээл те. Ингээл одоо нөгөө биднэрт хамгийн одоо нөгөө татахыг хүсдэг. Манай Монголын аялал жуулчлалын би л хувьдаа боддог Монголын аялал жуулчлалын хамгийн том зорилт одоо стратегийн зах зээл нь бол Европ гэж хардаг байхгүй. Зүгээр үндсэн яг зорилттой зах зээл эдийн засгийнхаа эргэлтийг тэтгэж явах ёстой зах зээл нь бол Азийн зах зээл хөрш орнууд байна л та. Гэхдээ стратегийн хувьд бол бид нэр Европын зах зээлээс ангижирч салж ерөөсөө болохгүй зүйл гэж би боддیں۔ Тийм учраас бидний Европын зах зээл дээр ирж байгаа жуулчдын тоо жил ирэх тусам бас нэг анзаарч байгаа зүйл нь багаар буураад байгаа хандлага байгаа байхгүй. Тэгээ энэ юутай холбоотой вэ гэхээр нэгдүгээр Европоос шууд нислэг байхгүйтэй холбоотой. Хоёрдугаарт нөгөө Станы буюу энэ Төв Азийн энэ улс орнууд чинь Европын зах зээл бүр яг нүүдэлчдийн энэ ахуй соёл бидэнд байгаа бүх зүйлийг ерөөсөө бүр ялгаагүйгээр тэр байтугай бид нар өөрсдөө бараг монголчууд тийм үү бидний хаан бол бас Чингис хаан гэдэг ингээд өөрөөр хэлбэл бид нартэй ижил төстэй ойролцоо энэ одоо соёлыг маш утга төгөлдөр сурчил таниулж чадаад байна. Энэ бол бидний хувьд бол маш том одоо юу байгаа өрсөлдөгч болж байна. За тэгвэл эднэртэй бид нар яаж өрсөлдөх вэ гэдэг энэ агуулга дээр би хувьдаа юу гэж боддгоо гэхлээр энэ компани болгон нэг бүтээгдэхүүн гаргаж компани болгон одоо юу гэдгийг нэг хөвсгөл нуурын видео одоо танилцуулга хийж зах зээл дээр өрсөлдөх биш. Монгол улс өөрөө энэ нүүдэлчдийн өв соёл, нүүдэлчдийн ахуй, энэ Монгол орны унган байгаль энэ бүх зүйлүүдийг таниулах, сурчлах, нэгдсэн бодлого, нэг цонхны бодлого баримтлах нь бол зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгаа болов уу гэж хардаг. Компани барьж байгаа нөгөө маркетингийн бодлого нь явсаар хагаад нөгөө хөвсгөл, нөгөө говьд л аваачаад байгаа байхгүй юу? Гэтэл магадгүй Монгол улсын одоо Монгол улс нэгдсэн бодлогоор энэ монголчуудын өв соёл, энэ Монголын түүх, энэ Монголын байгалийн үзэсгэлэнт энэ газруудыг дистраалалтай одоо юу гэдгийг те одоо бодлогоор ингээд сурталж чадвал ямар ч компани руу тэр бүс нутг руу явах гэсэн юм танах ийм аялалтай юу гэж залгах хүмүүсийн тоо холбогдох хүмүүсийн тоо нэмэгдэх болов гэж би зүгээр хувьдаа боддог. Түүнээс биш хөвсгөлийг үзээрэй гэдэг ийм байдлууд байна. Яг сүүлийн үед бол манайх одоо юу гэдгийг олон улсын үзэсгэлэнт оролцохдоо байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг бол нэгдсэн ийм сурчлагын нэгдсэн юм байдлаар оролцож байгаа. Энэ бол маш том давуу тал тийм. Тэгээ энэ өшөө дахиад зөвхөн нэг удаагийн үзэсгэлэнгээр биш, бүтэн жилийн турш, бүтэн одоо юу гэдгийг удирдлагын турш Монголыг дэлхийд сурталчилж таниулж байх ийм үүргийг бол одоо нэгдсэн нэг бодлогын цонхоор л хийж явах хэрэгтэй болов гэж хардаг. За дараагийн нэг зүйл бол мэдээж энэ дэлхийд дахин тархан сууж байгаа монголчууд маань тийм. Одоо Монголын өв соёлыг түгээх, таниулах энэ зүйлд бол одоо тэгэхээр монгол хүн гэдгээрээ бахархаж таниулж сурталчилж байх тусмаа. Одоо Монголд ирж байгаа жуулчдын нэг тийм судалгаа байдаг л да. Та Монголын тухай мэдээллийг яаж авсан бэ гэхээр ихэвчлэн голдуу найз нөхдөсөө таньдаг хүнээсээ Монголын тухай мэдээллийг авсан. Яг уу та Монголыг ер нь хэр мэддэггүй гэхээр тийм Чингис хааны тухай бол мэдэн тийм дайчин гэдэг ч юм уу. Ийм л хоёр маш том их сурвалж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй тэр одоо гадаад амьдарч байгаа нэг монгол хүн та тэр хүний таньдаг хүн байхыг үгүйсэхгүй гэдгийг үргэлж бодож энэ Монголын өв соёл бүх зүйлүүдэд таниулж байвал Монголын аялал жуулчлалт бас өөрчлөлт авахаа л гэж таарж байна. Харин тэр ч бас яа харахгүй нэг угаасаа одоо гадаад чи ингэдэж штэ би нэг амралтаараа ирчээд байгаа штэ улс Монгол улс Улаанбаатар хотыг сайхан байна. Жинхэнэ л нөгөө юу гэдгийг хайртай юмнуудаа идэж уугаад амттай сайхан санагдал агаар усан жистэй сайхан ер нь л явмааргүй санагдаж байгаа. Тэгэхдээ одоо буцаад ингээд явхаар угаасаа тэнд амьдарч байхад яадаг вэ гэхээр гадны орноос бас хүмүүс ирсэн байж тээ би ганцаараа ирээгүй өөр бусад улс орных ирсэн байдаг. Тэгээ тэд нар маань манай ажлынхан байлаа гэхэд хоорондоо нийлээд юм яриа суугаад ингээл байж тэлж өөрийнхөө одоо улсаа сурталчлах ажиллагаа хийнэ гэдэг чинь мэдэж чихийг мэдэхгүй ч юм шүү дээ тий. Тэгэл жоох ингээл юм ярьж суужснаа бүжиглэх болдог. За бүжиглэх болонгууд чинь нөгөөд бол чинь хөдөлгөөн за манайх ингэж бүжиглдэг манай улсын бүжиг юм гээл аяа тавиал
өөрийнхөө одоо нөгөө аяг бид нар сонсоход тэр аяг гоё, үгийг нь бол ойлгохгүй. Тийм аяг тавиал бүжгэлж үзүүлнэ. За тэгэхэд одоо манайх юу ийх вэ гэл би илгээгээ сурахгүй бол болохгүй юм байл шүү дээ. Очоод ч нэг бүжгэлэх гэж бас инээдтэй юм болж исэн. Ер нь ямар аяг тавих уу, юун дээр бүжгэлэх үү, бид нар ч бүгдээрээ нийт яадаг бүжиг байдаг үлээ гэхээс ахуулаад за дуулах одоо тэгэл өөр бусад юмнууд ч юм бол яа харахгүй одоо гадаадад амьдарч байгаа монголчуудаар танигддаг. Тэгээд өөрийнхөө өв соёл түүхээ сайн мэддэг хүн байх юм бол манайх чи юм шүү дээ гэл нүдийн орой дээр нь гартал ярина. Тэгэж чадахгүй хүн бол за тэгэл нэг тэгсийгээл өнгөрнө. Ямар сандаа ингээм хамт ажиллаж байсан нэг залуу баахан Чингис хааны үед тэгдэг байсан гэл түүхээ ярьдаг юм л да. Тэгсэн нэг хамт ажилладаг нэг настартер хүн хурж ирснэ тэгжсэн. За та хоёр Чингисийн хүүхэд тэнд бас нэг Чингисийн хүүхэд байгаа гэж тэгж ярьжсэн. Гэмчлэнгээр ер нь бол бид нар нөгөө өөрийнхөө чадах хэмжээндээ л тайлбарлаад бас явахыг хичээдэг л дээ. Тий. За тэгээд ерөнхийдөө бидний яриа бас нэлээд хэдэн минут болцсон байна. Манай үзэг сонсогчдон маань асуулт байвал асуугаарай гэж бас дахиж хэлмээр байна. Тийм. Тэгээд нөгөө сүүлийн үед би зүгээр маш их анзаараад ингээд олзуурхаад байгаа зүйл нь юу байна вэ гэхээр одоо энэ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд одоо хамгийн чухал үүрэг оролцоотой нэг гол одоо сувг одоо юу байна вэ гэхээр энэ сошиал байна. Ялангуяа энэ дэлхийд дахинд маш түгээмэл ашиглагдаж байгаа. За Facebook ч гэдэг юм уу, Instagram. За тэгээд сүүлийн үед нөгөө нэг TikTok билүү тий. Нөгөө тийм бид TikTok ч билүү тий. Тэр зүйлүүд ингээд дэлхийн нийтээр одоо таниулахад бол маш их үнэтэй өнөөр оруулж байгаа. Тэгээд энэтэй яг адилхан яг энэ үеийг энэ урсгалыг дагаад нэг хэсэг манайхан ч нөгөө ингээд нэг Монгол бүжгийн нэг юм давлгаа яваал тий. Тэгэл нэг хэсэг сая ингээд нөгөө тэр Монгол хувцастай хүмүүсийн давлгаа яваал. Тэгэл Монгол энэ залуучуудын яг нэг өнөөгийн энэ төрх байдал энэ Монгол залуучуудын өнөөгийн энэ байгаад байгаа одоо энэ фото стрит арт гэдэг шиг байна тийм үү. Тэгээ энийг харуулсан энэ одоо арга хэмжээ энэ зүйлүүдийг бол бид нар ингээд маш эрчимтэй дэмжиж төр засгийн бодлогоор дэмжиж энд нь урамшууллын өгжтэй энийг нь одоо өшөө яг энэ зүгээр нөгөө түрүүнд хэлсэн шүү дээ аялал жуулчлал гэдэг бол бидний төсөөлдгөр болохоор амар агуу юм шиг мөртлөө яг бодит байдлыг харахаар маш энгийн зүйлүүд байдаг. Тэгэхээр Монголын аялал жуулчлалын сурчлагаа гэдэг тэгэхээр бүр амар агуу том юм бодоол хэдэн тэрбум доллар хэдэн эсвэл одоо юу гэдгийг заавал Германы ITP-д одоо бид нэр ингээл соёлын түнш ивент итгэгчээр ингээл ороод байхасаа илүүтэйгээр энэ залуучуудын энэ үйл хөдлөл энэ урсгал гэл энэ бүх зүйлүүдийг бол бид нэр ерөөсөө маш сайн одоо түгээн дэлгэрүүл сурталчилж явах хэрэгтэй. Магадгүй тэгээд монголчуудыг одоо юу гэдгийг те нэг ингээл нэг морин дээр л давхиж идэг нэг те нэг залуу үе хүүхэд залуу үе байдгүй ч юм шиг нийгэм хүлээж ин ч гэж ойлгох юм билүү те. Тэгтэл тэр монголчуудын энэ орчин үеийн энэ хөгжлийн урсгал энэ хандлагуудыг харуулсан энэ контент энэ урсгал давлгаа тийм энэ сошиал бий болгож байгаа энэ нөхцлүүдийг бид нэр илүү их дэмжих тусам тэр хэмжээгээр одоо Монголыг хайх, Монголыг сонирхох тийм энэ урсгалыг сонирхдог бүлэг хүмүүсийг Монголд авчрах бүр нэг зайлшгүй хэрэгцээ шаардлага болж байгаа байхгүй. Тэгээд ийм зүйлүүдийг бол энэ төр засгаас бол маш ихээр дэмжих хэрэгтэй. Тэгээд энэ дээр бол анхаардаг үлгүй. Тэгээд ялангуяа бид нар бол энэ сая сүүл Монгол анх удаага соёлын одоо 1990 оноос хойш бах тийм үү соёлын яамтай боллоо. Тэгээд тэр тал дээр бол бас нэлээд анхаарч ажиллаж байгаа баг. Нийслэл хотмоо сая өглөөний гудамжтай боллоо. Бидний хувьд бол айгүй баярлж байгаа. Зун болвол ялангуяа тийм гудамж байна гэдэг бол жуулчтай аваад явхад тест хамгийн аятайхан тийм. Тэгээд тэрний нээлтэнд зориулаад явуулж байгаа тэр арга хэмжээнүүд магадгүй 7 хоног болгоны амралтын өдрүүдэд Улаанбаатар хот төрөөсөө тийм л entertainment, тийм л одоо тэгээ залуучуудын давлгаа, залуучуудын ирч хүчээр цалгисан нэг тийм гоё юу байгаасаа л гэж би зүгээр хөвдөө боддог. Тэгээ энэ нь өөрөө Монголыг сурчлах маш том одоо хэрэглүүд урж байгаа. Одоо яг ийм урсгал энэ одоо өвөр монголчууд байна шүү дээ. Одоо өвөрлөгч монголчууд те. Тэдний маань одоо явуулж байгаа энэ монгол соёлыг сурталчилсан энэ зүйлүүд бүр хэдэн сая хүний хандлтыг аваад те дэлхийд бүр ингээд маш хүчтэй цохилт болж байна. Яг үүнтэй адилхан бид нар ч гэсэн энэ зүйлүүдээ гаргах хэрэгтэй. Дэлхийн одоо олон улс орнуудаар энэ хүн хамтлаг явж байна те. Одоо тэр хүн хамтлаг дэлхийгээр тойроо аялаа тоглолт хийж байгаа. Нэг өдөр Монголд Улаанбаатар хотод бүр нээлттэй одоо тэр задгаа талбай ямар тоглолт хийх юм те. Тэрийг хийвэл тэрийг үзэхийн тулд Оросоос, Хятадаас, хаанаас юм те хэдэн мянган хүн ирэх бол гэдэг. Ингээд бодох юм бол аялал жуулчлалын сурчлагаа маркетинг одоо тэр дэлхийн нийтэд таниулах зүйл үйл явц маань бол маш энгийн зүйлээс эхэлдэг. Нэг амар одоо ингээл том
вебсайт эсвэл нэг том үзэсгэлэн гэдэг ахымгүйгээр энгийн зүйлээс эхлэх боломжтой маа гэдэг зүйлийг л хараад байгаа юм л да. Аа. Тэгээд ер нь аялал жуулчлалын хөгжлийг тодорхойлоход өрсөлдөх чадрыг нэмэгдүүлэхэд төр бизнес эрхлэгч одоо нутгийн иргэд, жирийн иргэд хүмүүсийн оролцоо одоо маш чухал юм байна гэж би одоо хувьдаа ойлгож авлаа. Тэгээд ер нь энэ Монголын аялал жуулчлалын хөгжлийн хандлагыг ер нь юу гэж харж байна вэ? Хэрхэн харж байна вэ? Монголын энэ бизнес аялал жуулчлалын байгууллагууд олон улсад энэ өрсөлдөгч бүтээгдэхүүн ингээд та түрүү хайлт дуртад өнгөрлөө шүү дээ, тий? Гаргаж чадаж байна уу? Та энэ талаар нэг. Тэгэхээр зүгээр ер нь яг ингээ харах юм бол дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн хандлага бол үндсэндээ ингээд нэг юм хоёр том замаар ингээ салаад хөгжсөн байхгүй. Тэгээ нэг нь бол үнэхээр одоо энэ төгс entertainment бүр төгс одоо энэ зүйл рүү явцсан. Тэнд хэдэн тэрбумын доллар зарцуулдаг. Одоо тэр ялангуяа сүүлийн үед энэ бүгд найрамд хятад ард улсад хийж байгаа тэр хөрөнгө оруулалт тэр жуулчдыг татах тэр гайхамшигтай одоо тэр шилэн гүүр гээл хэдэн сая жуулчин татаалтай ингээд нэг хэсэг нь бол ингээд бүр ингээд тэрлэгөө яваад өгсөн. За нөгөө нэг хэсэг нь болохоор энэ унган байгаль, уламжлалт, өв соёл гэдэг энэ зүйл дээрээ тулгуурлаад яг нөгөө өөрийнхөө одоо тэр байгаа энэ загвараар ингээд хөгжөөд явж байгаа. Тэгээ би зүгээр ингээ харахаар бид нар яг энэ хоёр салаа замын яг л нэг юм уулзуур хавьдна тий байгаад ийнө гэж хараад байгаа. Яг нөгөө хоёрдугаар зам руу ингээ жоохон орцсон. Энэ хурдны зам дээр явж байгаад зөв билүү буруу илүү буцвал одоо яс буцах илүү гэдэг яг нэг тиймэрхүү нэг тийм эрен үе дээр байгаа юм болов уу гэж анзаараад байна. Тэгтэл нөр миний хувьд бол энэ Монголын аялал жуулчлалын хөгжлийн хандлага бол үнэхээр бид нэр нэгдүгээр бүс нутгуудын ялгаатай хөгжлийн загваруудаа хэв шинжүүдээ нэгдүгээр маш түргэн тодорхойлох хэрэгтэй байна. Тэгээ Монголын аялал жуулчлал зөвхөн энэ Улаанбаатар хотоор дамжаад энэ 21 аймаг тэр аслагдсан хязгаар нутгууд руу явдаг биш байгаасаа гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл Монголын улсад хил орчмын аялал жуулчлал гэдэг маш том боломжууд байгаа тийм. Зөвхөн хил орчмын хязгаарлагдмал бүс нутагтаа хятад жуулчдад зориулсан, Оросын холбооны улсын жуулчдад зориулсан ийм одоо бүтээгдэхүүн үйлчилгээ бүс нутаг аялал жуулчлалын цогцлборуудыг төлөвлөж хөгжүүлээсэй гэж хараад. Дараагийн нэг зүйл нь зөвхөн одоо олон улсаас нисч ирж байгаа онгоц болгон Улаанбаатар хотод буудаг биш тийм үү? Магадгүй Турк Airlines-ийн нэг онгоц нь магадгүй эсвэл Турк руу нисж байгаа одоо манай тэ одоо нэг онгоц нь Баян Улгийд ховдод буудаг болоосоо. Тэр хөх хотоос нисж байгаа онгоц нь заавал Улаанбаатар биш шууд тэр хинтийдээ буудаг болоосоо. Эсвэл тэр шууд тэр өвөр монголчууд амар их хүсдэг байхгүй. Өөрөөсөө очих хүсдэг нь хөвсгөл эсвэл одоо тэр нөгөө Чингис хааны үлгийн нутаг шүү дээ тий. Шууд мөрөн хотод буудаг болоосоо. Ийм зүйлүүд. Бүс нутаг болгоно нь өөр өөрсдийн гэсэн орц гарцтай, өөр өөрсдийн гэсэн нэвтрүүлэг хил гайл одоо тий дэд бүтцтэй ийм болоосоо гэж хардаг. Энэ бол Монголын аялал жуулчлалын олон талт хөгжлийг бий болгоход хамгийн чухал хүчин зүйл болов гэж харж байгаа. Нөгөө талаараа Монголын аялал жуулчлалын үнэт зүйл нь яг юу юм бэ? Бид ер нь яг гадаадын жуулчдад бид юу үзүүлэх ёстой юм бэ гэдэг энэ одоо суурь судалгааны ажлууд энэ зүйлүүдийг хамтарсан тэр бизнес эрхлэгчид судлаачид тийм үү төрн оролцсон ийм нэгдмэл бодлого эхлээд бид нар тодорхойлох. Өөрөөр хэлбэл Монголын аялал жуулчлалын концепц нь юу юм бэ гэдэг зүйл байна. Тэгээ үүнийг тодорхойлохгүй ингээл бүх компани аялал жуулчлалын ямар ч компани ингээд вебсайт руу ороход ерөөсөө зохион байгуулж болох бүх аяллууд байгаад байгаа. Бүх аялал. Тэгэхээр энэ Монголын аялал жуулчлалын зах зээл тийм их багтаамжтай юм уу, тийм их одоо чадамжтай юм уу гэж харахаар бас үгүй ч юм шиг. Тэгэхээр бид нэр яг үнэхээр яг өөрийнхөө танин мэдэх, өөрийнхөө одоо тэр Монголыг үзье гэж хүсч ирсэн жуулчдыг яг хүссэн зүйлийг үзүүлж, хүссэн зүйлийг нь одоо хэрэгцээг нь хангаж чадаж байна уу гэдэг дээрээ тулгуурласан ийм одоо Монголын аялал жуулчлалын үнэт зүйл концепцийг тодорхойлсон ийм суурь судалгаануудыг хийгээсэй гэж миний хувьд бол зүгээр хардаг. Хамгийн сүүлд нь би яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ер нь Монголын аялал жуулчлалын хөгжлийн хандлага, хөгжлийн одоо хүчин зүйл нь юу байна вэ гэхээр маш өөдрөгөр төсөлж байгаа. Энэ нь одоо юу гэдгийг ямар нэгэн одоо сэтгэл засах гэсэнтэй ч юм уу эсвэл одоо сайхан зүйл ярих гэсэнтэй биш. Угаасаа өссөн үсээгүй Монголын аялал жуулчлал бол дэлхийн аялал жуулчлалын хувьд маш их анхаарал татж байгаа бүс нут. Өөрөөр хэлбэл ковидын дараах аялал жуулчлалын хөгжил дэлхийн хандлага их өөр болох байх гэж хараад байгаа. Яаж өөр болох вэ гэхлээр нөгөө нэг Парис хотод жилдээ очдог одоо юу гэдэг 8 сая Эйфелийн цамхыг үздэг 8 сая хүний урсгал тэнд биш арай өөр чөлөөтэй уужим цэлгэр
тэр орон зай руу чиглэх болов гэж би хардаг. Тэгэхээр энэ өргөн уудам орон зайд биднэрт байна. Гэтэл энэ өргөн уудам орон зай маань нэг юм юул үр шиг зөвхөн Улаанбаатар хотоор ороод тэгээд тэндээсээ цаашаа асгардаг байх юм бол дэлхийн сонирхлыг нэг их татахгүй баг. Тийм учраас тэр олон хувилбартай, олон одоо газраар жуулчдаа хүлээж авдаг ийм боломжуудаа бид нар бас сайн нээж чадах юм бол энэ одоо шахацлцсан бие биентэйгээ ингээ шамбаарлцсан ийм орон зайгаас илүүтэйгээр энэ Монголын өргөн уудам нутаг дэвсгэр. Дээр нь одоо монголчуудын жуулчны бааз болгоны маш том давуу тал байна шүү дээ, гэр болгон хоорондоо тодорхой хэмжээний зайтай, хамгийн багадаа 3-5 м зайтай, Тэгээ нэг гэрт ингээд 3 өмөд өрүүлхнээ байждаг. Тэр заавал нэг захилгаан шат лифт, нэг урсгалтай шатаар орох шаардлагагүй тийм үү. Тэр хүссэн газраас тэр гэрлүүгөө орчиж болдог. Ийм одоо боломжтой ямар ч одоо боломжийг дэлхийн аялал жуулчлалын том хотууд бий болгож чадахгүй шүү дээ. Өнөөдөр одоо эдэн давхар зочд буудал барьсан хүмүүс тийм орслуудыг бий болгож чадахгүй. Гэтэл Монгол одоо заяа буйнч гэдэг юм уу өөрөө өөрсдөө ийм бий болгоцсон байгаа. Энэ давуу талаа дэлхийд дахин сурталчлаад ийм зүйлүүдийг хийх хэрэгтэй юм шиг харагддаг. Би саяхан нэг телевиз үзчихсэн чинь аль телевизээр үлээ Солонгосын аялал жуулчлалын байгууллагын тийм сурталчилгаа гарч ирсэн тийм. Бид бүх зүйлдээ бэлэн одоо бид сэтгэлээсээ хүлээж авдаг болох гэж байна болцсон гэд сурчлын гэдэг чинь ковидын дараах үеийн бэлтгэл ажилдаа бэлтэж ийн гэсэн үг байхгүй тийм. Тэрнтэй адилхан одоо бид ч гэсэн энэ Монгол гэр, энэ Монгол ахуй соёл, өргөн уудам нутаг дэвсгэр тэгээд энэ жуулчны баазуудын тэр одоо тийм ногоон одоо тэр ковидын эсрэг байж болох энэ нөхцөл байдлын өөртөө байгаа энэ давуу талуудаа сурталчилж чадах юм бол аялал жуулчлалын ковидын дараах аялал жуулчлалын том тесрэлт Монголд бол зайлшгүй нөлөөгөө өгнө, үр ашгаа өгнө. Гэхдээ бид нэр бэлтгэх зүйл их байна. Бид нэр ямар замаар жуулчдаа авах уу, авсан жуулчдаа бид нэр яах ёстой, заавал Улаанбаатарт авчрах ёстой юм уу, эсвэл бид нэр бүшгтийн хөндөгөөс хаашаа аль маршрут чиглэлээр явуулах юм, замдаа бид нэр үзэх зүйлүүд үзүүлэхийн тулд бид нэр ямар шаардлага одоо жолооч нь гайд нь жуулч нь ямар шаардлага хангасан байх ёстой юм. За тэгээд явсаар байгаад нэг зорих газарт очих юм бол тэр зорих газарт ямар наазахын шаардлага хангасан байх ёстой. Тэн зорих газар байх ёстой хүмүүс яавал эрүүл байх ёстой юм яавал ковидын тархалтыг дэгдэхгүй хязгаарласан харваас өө эн чинь бүрсдөө бараг хэрэм цайчих газар байна гэж ойлгуулахын тулд бид нэр ямар алхмууд хийх ёстой ингээд ийм зүйлүүдэд бид нэр бол 2022 онд бэлдэх байх. Тэгээ 2023 оноос эргээд бид нэр одоо юу гэдэг 500 биш юм а гэхэд 200 300 мянган жуулчнаа хүлээж авдаг байх. Тэгээд нэг ойрын 5 жилийн дотор энэ аялал жуулчлалууд эргээд буцаад ковидын өмнөх үеишгээ нөхцөл рүү шилжих болов гэж би зөвхөн хардаг. Зөв. За, өстой сонирхолтой. Сайхан яриа болж байна. За, тэгэхээр манай үзэгчдээс маань асуулт ирсэн байна уу? Харъя тийм ээ. За, ерөнхийдөө багштай Илгэр намон бодия амжилтсан байна тийм ээ. За, мундаг багшаа гэдэг. Шавнар ч бас үзэж байгаа юм байна. Тий. За, шавнар тэгэл бас өөр энэ хинжакигийн охиндоо гэхийг бодоход тий багшийн имэйлийг авъя Парис хотоос. За, Нямхүү Улаанбаяр Монголоо ярьсан Монголд юу ячаараа мессеж үлдээчээрээ тэгээд Амгалан багшийн холбоо ярих имэйлийг бид нар өгж болно тий. Өгж болно үстэй багшаа. За албан ёсны юу шүү дээ мэдээлэл шүү дээ. Энд бүр шавн тавьсан байна уу? За. Тий тавьсан байна. За тиймээс одоо тавьчих юм байна. Тий сургуулийнхаа албан ёсны хаягийг айл эзэн тавьсан байна. За энд асуулт гарч ирж байна тий. За энэ дээр Дашка Чимэд орж маань уламжлалт соёлоо хадгалах талаар малчтад зориулсан бодлого байхгүй болохоор өнөө маргааш аргацааж байгаа гэж өөрийнхөө бодлыг илэрхийлсэн байна. Баярлалаа. За тэгэхээр дараагийнхыг харъя. Жаки тэнд. За. Од Гэрэлотка гэдэг хүн Европ жуулчдаа Үзбекистан, Казахстан алдсан нь үнэн шүү. Монгол гэртэй камп байсан гэсэн гээд. Одоо энэ тэндгүү Монгол гэртэй кампууд маш их болж байна л доо. Тийм шүү дээ. Тэгээ нөө Европчууд өөрсдөө бас айгүй их сонирхдаг болчих шүү дээ. Энэ одоо Европч тэр, Америкч тэр энэ Монгол гэр сууцыг тий. Тэгэхээр энэ Монгол гэр суудсын давуу тал, утга төгөлдөр байх. Тэгээд бид нэр энэ
Үзбекистан, Тажикстан, за бүр Үзбекистан, Тажикстан биш юмаа гэхэд энэ өвөр монголчууд маань хүртэл бидний том өрсөлдөгч болж байна. Оросын холбооны улс гэхэд бүрээд Туваагийн бүс нутгийг аялал жуулчлалын одоо шинэ бүс нутаг болгохын тулд бас нөгөө Монгол угс хатнууд дээр тулгуурласан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг нөгөө төрийн нэгдсэн бодлогоор явуулж байна. Тэгээд манай хоёр хөрс чинь нөгөө нэг бодлого нь бас айгүй хүчтэй шууд нэвтрэх юм л да. Тэ нөгөө одоо арай засаглалын хэлбэр нь өөр болооч гэдэг юм уу те. Ийм байна, ийм зам барина, тийм шаардлага хангасан зочдууд барина гэж тэгэл тэр нь айгүй хурдан хэрэгжчихдэг. Тэгээ энэ нь бас одоо бодлогоо дэмжиж байгаагийн хувьд бол манайхта бас их том өрсөлдөгч. Тэгээ дээр нь айгүй тийм том бүпер болчдөг. Тэгээ өвөр монголчууд маань бол одоо ямар нэгэн байдлаар иймэрхүү нөхцөл байдлын одоо тоглогч тал нь болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ тал дээр бол бид нэ сайн анзаарах хэрэгтэй. Би зүгээр саяхан 2019 оны статистик харж ирсэн. Тэгээ 2020 он гэхэд өвөр Монгол 138 сая өвөр Монголын бүс нутагт ч 138 сая одоо аялагч хүлээж аавна гэсэн тийм зорилт тавьсан байсан. Тэгээ тэр нь яг нэг дотоод гадаадын бүгд нийлээд юм билээ л дээ. Зөв. Ингээ бодглохлоор ч бас амар том тоо эдийн засаг тэнд ярьж ийн гэсэн үг шүү дээ. Ер нь агуулгын хувьд бол бодлохоор нэлээд дэмжиж өгч байгаа байх гэж бодож байна тийм ээ. Бодлохоор дэмжиж байгаа. Арлын Япон Солонгост шөнийн од ирэхээс харах ажиглах сонирхолтой хүн олон байдаг шиг санагддаг. Манай Монгол од ажиглах сонирхолтой хүмүүсийг татах боломж үнэхээр их бидээ гэнэ. Одоо Солонгос Япон ирсэн илүү бүрхэг газар шүү дээ тийм ээ. Яг нэрэн жаргалтайхан дэлгэрмэд тий санал нэг байна. Тэгсэн хэрэг. Тийм тэгэхээр ийм байхгүй одоо яг ингээл цэвэр одоо яг ийм төрлийн аяллуудыг болохоор нөгөө одоо мэрэгсэн нарийн чиглэлийн аяллууд гэж үзнэ л дээ. Астротуризм ч гэдэг юм уу ингээл харахаар. Тэгэхээр ийм бүтээгдэхүүн үйлчлэгийг манай жуулчны баазууд, манай малчин айлууд, нутгийн иргэдүүд бий болох боломж аяг бүрэн дүүрэн байгаа байхгүй. Сар ажиглах боломжтой тийм зураг те дуран тэгээд иймэрхүү бүтээгдэхүүнүүдийг гаргаад манайхан болохоор ингэж идэг байхгүй. Одоо ингээл бүс нутгуудын юм жуулчны одоо баазуудаар толгордог бэрхшээлүүдийн тухай ингээл олон газар сонсдог л да. Тэнгүүд манай ингээд ирсэн жуулчнууд ингээд жуулчид ингээд амрах гэхлээр манай монголчууд тэнд ингээл шоудаа шуугилдаал эдэргээл ингээл идэг байхгүй. Яг хөө мэдээж Монголд ирж байгаа жуулчид маргаашийн хол аяллаа бодоод амрахыг хүсдэг нь бол гарцаагүй үнэ. Тэр бол одоо маргашгүй үнэ. Гэхдээ тэд нар яг яагаад амрах гэдэг нь вөхлөөр тэд нар санал болгох өөр бүтээгдэхүүн байхгүй учраас тэд нар унтахыг хүсэж байгаа. Нэгэнт унтахаар хүсээд орондоо орсон юм чинь тэд нар амрахыг л хүссэн шүү дээ. Бид нар өөрсдөө бас энэ нөгөө жуулчны баазын одоо энэ менежмент бүтээгдэхүүн үйлчлэгээний хөгжүүлэлт дээр бид нар бас анхаарах хэрэгтэй. Тэгээд энэ од ажиглах, энэ од харах те өөр одоо бүр ямар одоо зүйлүүд байж болох тэр ийм зүйлүүдээ бид нар өөрөөсөө төсөөлж харахгүй. Одоо болцсон. Одоо яг энэ дээр унтах чинь тийм учраас бүгд чимээгүй бүүгээ гэдэг тахлаар чинь ямар одоо санагдаж байгаа бол гэдэг зүйлийг айгүй бодох хэрэгтэй. Тэгээд юм болгоныг ингээд нэг талаас нь харуул айгүй амархан. Олон талаас нь болгож болох талаас нь харах юм бол Монголын аялал жуулчлалд бол үнэхээр бас олон өргөн боломжууд байна л да. Одоо ингээл ялангуяа Японоос биш Солонгосоос ирж байгаа жуулчтай явах чинь тэд нар ингээл од хараад ингээл баярлал би харсан чи харсан уу гэл ингээл идэг. Манайхан бол хараад нулимчиж байгаа шүү дээ тийм үү. Миний од биш тэнгэр од гэл. Тэгэхээр бидний нөгөө нэг бидний өөрсдийн санамсаргүй байдлаар ойлгож мэдж анзаардгүй зүйлүүд л өөрөө тэр гадны аялагч жуулчдын хувьд айгүй чухал. Бид нар яг нөгөө эх орондоо явж байгаа л ч юм уу энд явж байгаа заа одоос маргааш их ажилтаа юм чи эсвэл маргааш хол юм чи явах юм чи унтын хэлгээд байгаа байхгүй. Гэтэл тэр шүн үнэхээр одоо аз жаргалтай, үнэхээр сонирхолтой, үнэхээр өстө бүр нэг мэдсэн чинь л тэ шөнийн 2-3 цаг болтол тийм арга хэмжээтэй байвал нэг унтын гээл орондоо яваад идэх хүмүүс айгүй ховор шүү дээ. Тэгэхээр энэ жуулчны бааз амралтын газрууд өөрсдөө энэ entertainment энэ жуулчдыг татах одоо хөгжөөх, зугаацуулах энэ тал дээр бас айгүй том анхаарч байгаа хэрэгтэй. Түүнээс биш тур оператор байгууллагууд ийм зүйлийг төлөвлөж боловсруулах айгүй хэцүү байхгүй. Одоо юу гэдгийг хөсгөлийн бааз дээр очиод ороо шоудуулна гэдэг. Тэгэхээр үгүй манай тийм байхгүй жуулчд унтж ийн гэвэл бид нар тэгэл аргагүй болчихно. Тэгэхээр баазууд өөрсдөө энэ шөнийн арга хэмжээнүүд энэ за шөнийн энэ одоо бас буруу хэлчихэж байгаа юм. Ер нь энэ entertainment-ийн жуулчдыг хөгжөөх энэ арга хэмжээ, жуулчдыг энэ бүр ингээд тэ завгүй байлгахын тал дээр нь байх арга хэмжээнүүдийг бол айгүй сайн бодох хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ ялангуяа энэ байгальд эко аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байгаа энэ бүс нутгуудад бол маш гол зүйлүүдийг анхаарч байгаа шүү дээ. Байгалийн үзэсгэлэнт газраасаа аялал жуулчлалын цогцлбор баазууд нь заавал
зайтай байдаг. Шууд харагдах газар биш. Тэгээд нөгөө баастаа хонсон хүмүүсийг нөгөө үзэсгэлэнт буусан хүмүүсийг нөгөө үзэсгэлэнт газар руугаа мороор ч юм уу мопитоор явгаа аяллаар дугуугаар ингээ явуулдаг. Энэ өөрөө нөгөө баазын өөрийнх нь бүтээгдэхүүн байсан байхгүй юу? Тэгсэн чинь манайх болохоор яг тайгар чулуугаа ингээ тойроод нөгөө хормогийн мансан чулуу шиг ингээ бүгд тойроод баазаа барьсан учраас эрэхтэй мөн гэрээсээ гарахтаа чулууг нь хартсан юм чинь одоо тэн дээр хийх юмгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ баазын одоо энэ бүс нутагт одоо үйл ажиллагаа явуулж байгаа энэ баазууд өөрөө өөрсдийнхөө эрх ашигыг хамгаалах үүднээс нөхөрл баазууд өөрсдөө шүү дээ. Нөхөрл хошоод болоод энэ газар төлөвлөлтөд дахиж шинээр хийгээд тэр тайхар чулууг ч юм уу тэр тэрхийн цагаан нуурыг үсхийн тулд дахиад танаад нэг хондог тийм тогтолцоо тийм одоо арга зүйрөө шилжих иймэрхүү шаардлагууд бол байгаад байгаа байхгүй. Нөгөө баазтаа хонсон хүмүүс манай энд ч янзын сайхан дуулдаг малчаа айл би тэдлүү явъя гэдэг те. Нөгөө гайд жуулчин дагуулж явж байгаад нэг одоо сүвнэр шоп руу ороход те заавал тэр хүнээр ядаж нэг $10 ч гэсэн юм авахгүйхын тулд ажилдаг те. Тэр $10 авахгүйх гэж байгаа зүйл нь үйлдвэрлэсэн хүнийхээ сэтгэлээс бүтсэн жинхэнэ хэрэгтэй тийм зүйл байгаасаа гэдэг. Ингээд айл талдаа ингээд энэ аялал жуулчлалч өөрөө ингээд хамгийн тааламжтай тэр нөхцөл төр үүсдэг учраас нэг тал нь доголдчихлээр л ингээд юм өөрөө жоохон онцгой болоод идэг. Ийм талтай л да. За сайхан ярилцлага одоо өрнүүлж агаад баярлалаа. Өнөөдөр чи одоо хаврын дунд сарын шний 17-ны бэлэг цай өдөр бүгдээрээ ярилцаж байна. Тэгээ балчин нэм даш нэмтэй өдөр юм бэлээ. Тэгээд энэ сайхан өдөр зүгээр ингээд энэ сайхан яриг хийж байгаадаа баяртай байна. Тэгээд манай ярилцлага маань одоо ингээд төхөж одоо өндөрлөг төхөж байна. Та монголчуудаа зориулаад уриалга үгээ хэлнэ үү? Одоо уламжлалын дагуу. За тэгээд юуны өмнө ста мэдээгүй мэн өнөөдөр тийм чухал сайхан өдөр байсан юм байна. Тэгээд ийм сайхан өдөр, ийм одоо чухал өдөрт тэгээд Монголын аялал жуулчлалын тухай, Монголын аялал жуулчлалын хөгжлийн талаар өөрийнхөө бодож явдаг, өөрийнхөө судалж ойлгож уншиж ойлгосон зүйлүүдийнхээ хүрээнд ярьлаа. Тэгээд юм бохон хоёр талтай учраас бас одоо хүмүүс маань авах гэхийн ухаанаар хандна биз. За тэгээд яг энэ одоо нэвтрүүлгийн төгсгөлд дэлхийд дахин тархан суугаа. Ер нь Монголоо гэсэн сэтгэлтэй, Монголоо бодож явдаг энэ бүх хүмүүстэй хэлэхэд монголчууд бидний өнөөдрийг хүртэл хадгалж тээж явж байгаа энэ өв соёл түүх бол бидний үнэт зүйл юм шүү. Энэ бол биднийг дэлхийд таниулах, дэлхийд ондоошох, дэлхийн даяаршлаас биднийг хамгийн одоо чухал нэгэн одоо хэсэг болгож авч үлдэх ийм чухал одоо зүйл юм а гэдгийг та бүхэн маань бас одоо үргэлж санд сэрж яваараа. Тийм учраас хаач явсан гэсэн одоо эх орноо, эх нутгаа, Монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлж сурталчилж сайныг нь одоо харуулж яваараа гэдэг ийм зүйлийг хүсээ өөрөөр хэлбэл та нар минь одоо дэлхийд дахин өнцөг болон бүрт энэ бүх зүйлүүдийг түгээж чадвал биднэр нь олон жуулчин хүлээж авах юм аа гэж тал талын одоо бэлэгтэй ирүүлгийг барья. Тэгээд та бүхэндээ өв соёлоо дээдэлж Монголоо дэлхийд дахин таниулж сурталж яваараа гэдэг ийм уриалгыг төвшүүлэх байна. За гэлээ. Тэгээд ташин дуртахад 9 сарын 27-нд жил бүрийн 9 сарын 27-нд дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиодог байгаа тийм ээ. Тэгээд тэрхүү өдрийг ухтаад бид нар энэ бас ярилцлага хийж байгаа гэдгийг үзэгчдэд хэлхийг хүсэж байна. Мөн аялал жуулчлалын салбарт ажилладаг бүх нийт одоо хүмүүстээ энэ олон улсын аялал жуулчлалын өдрийн мэндийг хүргье. За тийм. За баярлалаа. Өнөөдөр ярилцлага маань бас их сонирхолтой яа. Тэгэхээр ерөнхийдөө бол амгалан багштай ярилцлага хийхээр аль хавар ингээ ярилцах тийм юутай байсан. Хуваартай байсан. Гэвч нөгөө нэг амралт одоо тэгэл наадам үгүй амралт хин маань амралт энэ төр гэдэг ингээд шалтгааны улмаас төр завсралсан байж байгаа. Одоо эргээд хийсэн чинь их сайхан бэлэг дэмбэрэлтэй өдөр таарлаа. Нөгөөтэйгөр аялал жуулчлалын одоо дэлхийн аялал жуулчлалын өдрийн өмнөхөн бас энэ маань ингэж тохиож байгаа нь бас их сайхан зүйл байна. Тэгээд энэ хүртэл бидэнтэй хамт байсан үзэгчид, сонсогчид та бүхэндээ гялайн талархаж байгаа илэрхийлье. Мөн бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн амгалан багштай баярлалаа. Тэгээ бид нар өнөөдөр бол Монгол аялал жуулчлалын үнцэн хөгжлийн хандлага гэдэг сэдвээр ярилцлаа. Тэгээд дараа дахин уулзлаа. Түр баяртай. За баяртай. За баярлалаа.